подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид Mind Room подкастаараа дамжуулж сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар та бүхэнд өгөхийг зорддог. Ингэхдээ одоо мэрэгжлийн эмч, судлаач, сэтгэл зүйчдийг урьж оролцуулдгаараа онцлог байгаа. Энэ удаагийн Mind Room подкастын маань дугаард сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгээг судлаач, их эмч Соёлман оролцож ирээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. За урилга хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр энэ удаа хоёлаа донтох эмгэгийн талаар ярилцъя. Тэгэхээр сүүлийн үед нийгэм донтох эмгэг ер нь хэр байгаа вэ? Одоо мэдээллээс харахад тийм ээ. Одоо эмчнэрийн ачаалаас харахад донтох эмгэг байна гэдэг зүйлийг ярьдаг. Тэгвэл та яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ажилтгийн хувьар яг өдөрт хичнээн хүн үйлчлүүлж байна. Энэ донтох эмгэг ер нь ямар түвшинд байгаа талаар ярилцаад хоёлаа яриагаа эхлэв. За тэгээ. За намайг Соёлман гэдэг. Би сэтгцэн эрүүл мэндийн төвийн донтох эмгэгийн судлалын тасаг клиникийн одоо өдрийн эмчилгээ хариуцж ажилтдаг эмч байгаамаа. За тэгээд энэ чиглэлээрээ би 20 жил ажиллаж байна. За тэгээд одоо манай өнөөгийн түвшинд бол донтох эмгэг бол маш их одоо ихсэж байна. За энэ дэлхийн нийтийн жишгийг харахад бас ихсэж байгаа. Энэ дэлхийн одоо энэ технологийн хөгжилтэй холбоотой. За дээрэс нь бас хүмүүсийн одоо амьдрал ахуй маш их өөрчлөгдөж байгаатай холбоотой энэ эмгэг маань бас энийг дагаад нийгмийнхаа хөгжлийг дагаад бас ихсдэг ийм жам байгаа юм шиг байна. За тийм учраас одоогийн байдлаар манад бол одоо 5-10 жилийн өмнөхийг бодоход одоо 2-3 дахин ачаал ихссэн энэ эмгэг маань илүү нарийсаад одоо мөрөөцг эмгэг одоо мөрөөтэй тоглоомын донтолтой, за онлайн тоглоомын донтолтой, за бас өөр шинэ хэлбэрийн одоо тий худалдан авах донтолттой юм уу, их эдхийн донтолтой гэх мэтийн ингээд зан үйлийн донтолтой эмгүүд сүүлийн үед маш ихсэж байгаа. За тэгээ уламжилт ёсоор бид нар одоо бидний ганц мэддэг бол архины хамаарал, архин донтох эмгэг л гээд байгаа шүү дээ. За тэрэн дээр нэмэгдээд одоо сүүлийн үед яг одоо сэтгэл зовоос асуудал бол мөн мансууруулах болон сэтгэц идэвхт бодисын донтолт бас ихсээд байна. Тэгэхээр архин донтох донтолтыг л таны хэлдгээр бид нэр ингээд түнэлж мэддэг тий. Одоо тэр чих архиудын гэлээ, энэ чих архиудын гэлээ гэж хүүхэд наснаасаа л тэр донтолтыг бол сонсч өссөн. Гэтэл сүүлийн үед бол мансууруулах бодисын донтолт бас их байна уу? Өдрийн эмчилгээнд хүмүүс хэр хандж байна? За мансууруулах бодисын донтолтын хувьд энэ маань өөрөө одоо өвчтөн өөрөө хизээч одоо эмчилгээнд сайн дураар юм уу өөрийн хүслээр ханддаггүй тийм хэцүү одоо нэг талаасаа одоо нэлээд одоо төвхтөө эмгэг болсон байна л да. За тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн дунд жишээлбэл одоо тийм дэгдэмгийн өөрчлөлтөй бодисуудын донтолт одоо их байна. Түгээмэл өөр хэлбэл газ одоо цавууч гэдэг юм уу те. За ингээд үнэртэй бодисуудын. За тэгээд цаашлаад өсвөр насны биш нэг за нэг эдэр одоо залуу 20-25 за 30 хүртэлх насны залуучууд дунд нөгөө мансууруулах бодисыг одоо хэрэглэх байдал их түгээмэл ихсэж. За тэгэхээр хамгийн нэгдүгээр одоо дэлхийн нийтийн баримталж байгаа одоо гол арга бол урьдчилан сэргийлэх нь чухал юм аа. Урьдчилан сэргийлэхгүй бол энэ одоо архины донтолтч бай, мансууруулах бодисын донтолтч бай эдгээр эмгэгүүд маань тархинд гүн гүнзгий нөлөө өөрчлөлт үзүүлдэг учраас тэндээс одоо эмчилэгдэж гарна гэдэг нь бас нэлээд одоо төвхтэй асуудал, урт удаан хугацааны эмчилгээ одоо тэр эмчилүүлэгчээс ч тэр эмч нараач тэр одоо шаардлагатай байна. Тэгэхээр өндөр хөгжилтэй орнууд бол энийг одоо санхүүгийн асуудлаараа юм уу эдийн засгийн хүчирхэг байдлаараа дэмжиж туслаад төрөөс ингээ арга хэмжээ аваад байгаа боловч манайх шиг одоо буурын орны үед тэр чи одоо маш их эмчилгээний өртөг зардал ихтэй, цаг хугацаа их орно, төрөөс дэмжлэг хэрэгтэй учраас одоогийн нөхцөлд эмчилгээний асуудал бол хэрвээ энэ эмгэгэр хүмүүс өвдөх юм бол нэлээд хэцүү байдал байх одоо тийм эрсдэл үүсээд байна л да. Мөрөөтэй тоглоомд хэр донтож байна? За мөрөөцг эмгэг бол ихсэж байгаа. Энэ технологийн одоо энэ хөгжилтэй холбоотой. За энэ маань зан үйлийн донтолт буюу ямар нэгэн бодис хэрэглэхгүй мөртлөө тархины тэр шагналын систем буюу дофаминд нөлөөлөхүүц тийм одоо эмгэг байхгүй юу? Энэ маань одоо хожлоо гэхэд тэр хүн бол яах нь тэрийг одоо маш их кайф аваад за эргээд тэрийг одоо яах вэ? Тоглоод ингэсээр хагаад мөн тойрог циклтэй ороод мөн донтох эмгэгийн цикл буюу чөтгөрийн тойрогт орчиж байгаа. Тэгэл хэдэн зуун сая хэдэн тэрбумаар нь алдаад ах тэр хүнд яг зөвхөн тоглож яхах нь тэр хүнд кайф өгч байна. Түүнээс хожих сүулдэ одоо донтох эмгэгт одоо хүндрээд ирэхээр яг мөрөөдөө тоглоом болол тэр хүнд хожих буюу хожигдох нь сонирм биш зөвхөн тоглож яхах нь тэр хүнд тийм сайхан мэдрэмж өгнө шүү дээ. Хэдэн зуун дахин тэр хүний шагналын систем ажиллаад л одоо ингээд тархинд амар гой бодис ялгараал тий тэрхэн л тэр хүнд одоо таатай байдал үүсгээд байна. Тийм учраас энэ маань
бүр одоо гэр бүлийнхаа одоо бүх юмыг сөөрүүлсний дараа тэр хүн өөрийн ирэхгүй цагдаа шүүхийн асуудал гараад ингээд ирэхээр яг уу имлэгт хандж ийн тэр хизээний оройтцсан байдаг тэр үед. Тэр хүний эд хөрөнгө санхүүгийн асуудал бүгд унтсан тийм үү. Тэгэд гэр бүл нь яг салж ийн ямар ч аргагүй одоо байр орон амьдралын одоо энгийн хэрэгцээнүүд байхгүй болж ш тэр хүнд. Тэгэхээр энэ бүр арх бансууруулах бодисоос ч илүү сүүлийн үед бас их сэтгэл түгшээж байгаа эмч нарын бас эмчилгээний арга нь үр дүн их хүнд удаан хугацаанд энэ хүн магадгүй энэ хүн насан туршдаа сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах тийм одоо болчиход байгаа байхгүй одоо маш хүнд байдлаараас дуусч байна. Судалгаанууд бас мэрсэр одоо ингээд бидний ажиглалтууд байгаа. Тэр хүн яг маш олон зуун тэр бом төгрөг алдаад орох оронгүй болоод гэд санхүүгийн хувьд унаад гарцгүй болоод ирэхэд хүн нэг л зүйлийг сонгодог тэр маань амиа оруулалтыг сонгодог. Тэр нь маш хэцүү. Тэгэхээр тэр бол одоо бидний ганц зоож байгаа асуудал бол тийм. Тэр хүмүүс нэг эмчлүүлэгч надад ярьжсэн одоо тэр хүн 3 4 тэр бомын өртөө энийг би одоо эмчээ яах юм? Би ажил хийгээд төлөх үү? Би 8 хийгээд энийг төлж чадахгүй шүү дээ. Би одоо надад буцаал тоглохоос өөр сонголт байхгүй гэж тэр хүн ярьж байгаа. Тэр хүн одоо яг олон удаа бас ямар орлого үйлдэл хийжсэн. Тэр нь зарим бүтлгүү болоод зарим нэг нь хагас дутуу одоо ингээд эмнэлэгт очиод ч юм уу тий аврагдчихсэн. Тэгээд ерөөсөө тэр хүн бол ажиглахад маш готролд орцсон. Дуун бүр цаашаа орцсон. Маш зөөлхөн ярина. Би баг ингээд бүр ойрт сонсож байгаа байхгүй. Бүр дуун гарахгүй. Яг ингээд тамир дунгуу ярьж байгаа. Царайн цонх хийсэн, турдсан, эцсэн. Уг нь их боломжийн ажил хийжсэн мундаг боловсралтай хүмүүртлөө тийм байдалд орцсон. Тэгээд тэр нь бол сэтгэл готрлын өвчин үүссэн байгаа байхгүй. Одоо мөрөөдө цоглоомын донтолтын үр дагавар бол сэтгэл готрлын өвчин үүснэ. Тэгээд дараа нь яг амиа орлох, бодол, үйлдэл хийх нэ шүү дээ. Ийм байдлаараа нөгөө одоо архиван сурлаас илүү хоргоно л доо. Одоо ингээ хүн болгон ухаалаг гаргац хэрглэж штэ тий. Тэгэхээр одоо ингээд мөрөөдө тоглох уу? Эсвэл ингээд та даалгавар гүйцэтгээр мөнгө авч гэдэг юм уу? Маш их ирж байна. Тэр хүн болгон өртөх хэрсэл бий болчлоо. Ер нь яг энэ мөрөөдө тоглоомын зан үеийн байдлаар одоо энэ донтох эмгэгт өртөж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн онцлог гэж байна. За тэр хүмүүсийн сэтгэл зүйн онцлог нь тэгэхээр одоо бас байгаа. Одоо юмд одоо амархан итгэмтгий хөнгөн хэлбэр аргаар мөнгө олчихъя гэсэн бас тийм бодол сэтгэхгүйтэй хүн тийм үү. За аль болох одоо бусдыг одоо хараад тий энэ хүн чи ингээл тоглоол хожиж болдог юм биш та. Би тэгвэл юу нь болохгүй байгаа. Гэх мэтэр бас сэтгэл зүйн хувьд жаахан тийм одоо олон хэлбэр байдаг сэтгэл зүйн. Тэгэхээр амархан одоо тэр байдалд одоо уруу татагдах хандлагатай сэтгэл зүйн хувьд нэг докторгүй хүмүүс яг үнэ докторгүй хүмүүс л өртөх хандлага ажиглагтаад байгаа юм. Түүнээс бас хэдийгээр утсанд байнга ирж байгаа ч гэсэн жишээлбэл одоо би бол ерөөс тоглож мэддэггүй би тоглоом ойлгодогчгүй. Тэр ямар ч юм байдгийг би тоглоё ч гэсэн надад сонирхол авахгүй. Тийм хүмүүс над чих хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Утсанд нь ирж илэн тэрийг нэг аваад үзэл ингээл тэгэхээр тэр хүний сэтгэл зүйн бас докторгүй байдлаас их хамаарч байна. Тэгэхээр тэрэнд одоо бас өртдөг хүмүүс нь сэтгэл зүйн арай нэг докторгүй хэлбэртэй хүмүүс байна. Бас нөгөө гэр бүлийнхэнд нөлөөлөл төр ингээд аппликейшны зээл авчдаг тийм ээ. Ингээд зээл авчдаг. Тэгээ гэрийнхэн рүү нэг залгадаг. Энэ үнэ зээлээ түл гэж хэл. Одоо ингээд зээл авчлаа гэд тийм кейсүүд хэрэг. Ерөөдөө дандаа л тийм кейс ирнэ. Гэрийнх нь мдээгүй байж итэл одоо хүүхдтэй итгээл за тэр мөнгө тэгж хэлж өгсөн шүү. Одоо тэр юуныхаа зардлыг төлөөрөө одоо оюутны байрныхаа зардлыг төлөө зааж өөрийнхөө хэрэглээг хангаараа гэж мөнгө явуулаад байсан ч хүүхэд нь хизээний сургуулиас гарцсан тоглоод байж идэг. Тэр сүүлд нь гэр бүлийнхэн мэддэг байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь урдчлаад одоо арх мансуурлалтад орсон хүмүүс шиг мэддэхгүй далд хэлбэртэй удаан хугацаанд явцсан байдгийг. Тэгээ сүүлдээ өрн их хэмжээнд хүрээд яалтчгүй гэрийнхэн мэддэхгүй үед л хизээний оройтцсан маш олон цагдаа дээр одоо тэр мөнгө зээлдсэн найз нөхдөсөө ажлынхнаасаа дээрээс нь аппликейшны өвчнөө өртөө. Тэгээ гэрийнхэн дараал яваад байдаг л та. Тэгэл дараал дахиад энэ хүн тоглож чинь дахиад дарангууд дахиад тоглоо одоо яах вэ гэд гэрийнхэн тэгж ирдэг. Тэр энэ маань маш хэцүү. Одоо ерөөсө тэрний эмчилгээний арга бас хэцүү байна. Дээрээс нь эрсдэл нь бас одоо үед ерэн жахан тулгамцсан асуудал болчиход байгаа юм. Өрийн дараалах тэр хүн болчих хүн болно шүү. Гэрийнхэн тэгж ойлгодог. Бид нар ингээл сайхан ярилцаа суугаа за одоо тест эцсийн арга миний үлдсэн мөнгөөр чиний бүх өрийг дарлаа. Одоо миний хөөстө болио шүү тоглохгүй шүү гэтэл дахиад энэ хүн тоглолцсон байна. Дахиад энэ байраа ингэсэн байна. Дахиад машинаа ингэсэн байна гэд
яриад байдаг. Тэгэхээр энэ маань эмгэг өвчин хүндэрсний шинж байхгүй юу? Тэгэхээр тийм тохиолдолд одоо зайлшгүй эмчилгээнд л хамрагдах хэрэгтэй. Аха. Тэгэхээр ер нь ингээд донтох эмгэх тийм ээ үндэс шалтгаан нь юу байдг юм бэ? Яг юунаас олж ингэж донтож чинь бодисоос хамааралтай олж ийн гэсэн үг шүү дээ. Арх мансууруулах бодис те. Юунаас шалтгаалж одоо яг юм донтох эмгэг үүсдэг юм бэ? За энэ бол одоо за жишээлбэл нэг А гэдэг хүн бай гэж бодоход тэр хүнд 3 зүйл нөлөөлж иж энэ эмгэг үүсдэг. Нийгмийн одоо харилцаа, нийгмийн шалтгаан бас байна. Тэр хүн одоо тухайн орчинд ажиллахдаа тий нийгмийн орчинд одоо ажилгүйдэл ядуурл бас дээрэс нь ажлынх нь орчин тэр орчинд одоо уудаг найз нөхөд байсан ч юм уу тийм байдал нийгмийн шалтгаан гэж үзээд идэгий. За нэгдүгээр том шалтгаан, хоёрдугаар том шалтгаан нь болохоор хувь хүний сэтгэл зүйн шалтгаан. Тэр хүн ямар нэгэн хүнд бэрхшээл тохиолдох юм уу? За эсвэл баяр заавал бид нар уутгар гүнийг ярихгүй л да. Тэр хүнд одоо ажилд нь маш их амжилттай тий карьер өндөр үнэхээр одоо ингээд бас сайхан дээшээ өксөд явж итэл чин хүн болгон тэр хүмүүсийг яг уу одоо за чийсэн мундаг шүү, за ийм шүү гэл ингээд дайлж сайлах байдлаар тэр хүн бас хамааралтай болох нь тэр байдлаас тэр хүн өөрийнхөө сэтгэл зүг татаж чадахгүй бол ингээд сэтгэл зүйн ямар нэгэн одоо шалтгаан бас нөлөөлдөг. За 3 дугаарт нь уг хүний одоо биологийн буюу үндсэн одоо яг эмнэлгийн хэллэгээр бас генетикийн нэг асуудал байна л да. Одоо өөрөөр тэр хүн архинд буюу мансууруулах бодис донтох тийм одоо дофамины дутагдал ч юм уу эсвэл одоо архины хамаарал дээр ярихаар одоо ацетальдгид буюу архийг задалдаг ферментийн идэвхжил сул хүн одоо амархан донтох эрсдэл өндөртэй гэдэг тооцогддог. Тэгэхээр энэ маань биологийн шалтгаан болоо явцдаг. Уг хүнд одоо байглаасаа тэр хүн бас донтох эрсдэл өндөртэй л хүн гэж үзэх нь шүү дээ. За тэгвэл энэ бол одоо тийм ялагдчихгүй одоо амар хэцүү юм бол биш. Тэр хүн тэрийг ойлгоод өөрөөр хэлбэл зарим хүмүүс тэгж ярьдаг. Одоо ингээ Америк өндөр хүчтэй орнуудад очиод шинжилгээ өгөхөөр тэр хүнд хилдэг юм байна л да. Танд ингээд гений хувьд, генетикийн хувьд танд ингээ архийг задлах фермент танд сул байна. Таны одоо цэцэн төрлийн ах トゥ нар бас тийм байдаг баха. Тэгэхээр танаахан болвол одоо ингээд архи дарс хэрэглэвэл одоо ингээд маш богино хугацаанд архинд орох магадлал байна шүү гэдгийг хэлж ойлгуулдаг гинэлтэй. Одоо тэр насанд хүрээд тэр хүн шинжилгээ өгöd тэгэхээр тэр нь бас яг генетик буюу үндсэн удамшлын биеийн суур шалтгаан болчихж байгаа юм. За тэгээ тэрийг мэдсэн хүн чи яхаа би энийг бас хамаагүй ууж болохгүй юм байна шүү. Тавтамжтайгаар ойрхон хэрэглээд байвал надад архины донтолт үүсэх нэ нэгэ ойлгоод өөрийгөө тэр байдлуудаас татаж авах хэрэгтэй байхгүй юу? Тэр ферментийн дутагдал багтаа буюу сул идэвхжэлтэй байна. Тэгэхээр энэ нь болохоор ерөнхийдөө Европ хүмүүстэй харьцуулахад Аз хүмүүст угаасаа л бага байдгийн билээ л дээ. Тэгэхээр яадгүй гэхээр одоо манайх нөгөө нэг архины гарацыг бууруулж үйлдвэрлэе гэж ингээд юм яриад байгаа шүү дээ. Тэр нас зөв байна гэсэн үг. Ягдвал Монгол хүний бие угаасаа архи задалдаг фермент сул учраас тэр хүнд өөрхөн бие тохирсон бага гарацтай тэр айраг одоо нэрмэл архиа хэрэглэх одоо тий бие махбод заяатсан биш үү? Тэгтэл чин өндөр гарацтай 40 гарац 41 2 задлж чадахгүй байна. Тэр нь ингээд донтолт үүсгэхэд бас нөлөөлөд байна гэдэг нь бас ерөнхийдөө онлын хувьд бол болж байгаа юм л да. За тэгэхээр ийм 3 том шалтгаан гэж ярьлаа шүү дээ. Нийгмийн талаас нөлөөлн тэр хүнд, сэтгэл зүйн талаас нөлөөлн, 3 дугаарт нь биеийн бахвдын тийм уртчилсан эрсдэлтэй байдал байх юм бол гуруулаа нийлээд донтох эмгэгийн одоо хамаарлыг үүсгдэг байх нэ. За 2 найз, за 3 найз байлаа гэхэд гуруулаа л адилхан за оюутан цагаасаа уулзаал те үе ПМ уугаал залуучууд бас тийм амьдралын хвшил байгаа шүү дээ. За ингээл 40 50 хүрж идэл тэр хоёрын 20 зүгээр ээж идэг, нэг нь болохоор яг архины хамааралд орчдөг. Тэгэхээр тэр хүнд яг биологийн хувьд биеийн талд онцлог байна гэсэн үг. За магадгүй мэдээ сэтгэл зүй бас нөлөөлнө шүү дээ. Нөгөө хоёр нь бас сэтгэл зүйн хувьд хүчрхэг өөрснийгээ те ямар нэгэн зүйлээс стоп гээгээд ингээд татаад авчдаг байж болно. Гэтэл нөгөө хүн маань яг аль аль нь сэтгэл зүйн шалтгаантай эсвэл биеийн шалтгаантай байх учраас адилхан л хэрэглээл явж исэн хэрнээ нэг маань хүнд байдалд орчдөг, нөгөө хоёр маань яг бүр архинаас одоо архи хэрэглэгээ болчдөг ч юм уу. За одоо тухайн үед бид нар хэрэглэжсэн дарвиж найз нөхдөйгөө уулзах маягаар хэрэглэж байгаа л тэгээд дараа нь бинийг хэрэглэх дургу болцсон гэж хүмүүс ярьдаг байхгүй юу. Тэгэхээр чинь яг тэр хүний хувь хүнийх нь одоо биеийн онцлог бас нөлөөлөд байгаа юм. Тэр алкогол дегидрогеназа гэдэг фермент одоо байдаг байхгүй. Тэрийг одоо манай улсад нэг тодорхойлж барьж үзэхгүй л байгаа л та. Бусад оронд бол лаборатори өндөр түвшинд тэр бас ферментийн идэвхжил хэр байна гэж тодорхойлд юм билээ. Тэгэхээр одоо ингээд архин донтлоо гэхэд яг нэг хүний асуудал биш болчиход байдаг. Тухайн гэр бүлэрээ тийм ээ асуудалд ороод нэг хүн архин донтчоор тэр гэр бүлийн санхүү
одоо тэгээ хүүхдүүдэд тавих хайр халамж гэх бүгд орхигддог. Тэгээ яг архинаас үүдээд гэр бүлийн хүчирхийлэл маш их гараад байгаа шүү дээ. Ялангуяа хүүхдийн хүчирхийлэл их гараад байна. Тэгэхээр энтэй холбоотой архинд онцсон хүмүүст ажиглагддаггүй гэр бүлд нь гарч байгаа сөргөнөлөө хүмүүс тэгдэг одоо архиучид тухайн үед би юу ч мэдээгүй тэг хүмүүс тэгдэггүй энэ одоо уухгүй бол айгүй сайн хүү юм байгаа. Уусан үед л энэ одоо ингээл шал өөр хүн болчих юм гэж яриад байдаг. А тэр маань ямар одоо эмнэлгийн талаас тайлбарлахаар одоо арх мансууруулах бодис хэрэгэлсэн үед хүний одоо нэг бидний шийдвэр гаргадаг төв буюу тухны одоо тархины урд хэсэг нь хяналтгүй болчдөг. Өөрөөр хэлбэл тэр хүн тухайн үед яг өөрийнхөө үйлдэл ингээд мэдрээд байгаа ч гэсэн тоормос байхгүй. Торомсгүй болчихно гэсэн машин шиг ингээд тэгэл тэр хүн яг зэрлэг бүдүүлэг одоо тийм балмууд авираа зогсооч чадахгүй байх нь шүү дээ. Тэгвэл энэ маань одоо эмнэлгийн талаас энэ хүн ч өөрийгөө хяналтгүй байсан байна. За энэ хүн ингээд энэ хүнийг шийтгэж болохгүй байна гэх үндэс бол биш. Тэр хүн тэр байдлаа 1-2 удаа мэдсэн болвол ерөөсөө тэр өдөөгч бодис буюу архинаас холол байх хэвээр. Яаж иж байгаа л архи уухгүй одоо байх өөрөө архинаас одоо гарчдаг бол сайн байна. Гарч чадахгүй бол эмчилгээнд хамрагдаад би бол ингээд уусан үедээ надад хяналтгүй болд юм байна. Миний одоо энэ тархины үйл ажиллагаа бол одоо ингээд тоормосгүй болчоод би хүүхдээ зодоод байгаа юм байна. Би одоо энэ хүнийг хүчрхийлээд байгаа юм байна гэдэг тэр хүн ойлгож авах хэвээр. Одоо бүх одоо манай эмчнэр ярьж байгаа шүү дээ. Одоо энэ хүний тархи гэдэг чинь одоо тэр химийн бодисон чинь дарангуйлагдана. Стил спирт архи хэрэглэлээ. За мансууруулах бодис чинь спиртнээс бүр хэд дахин хүчтэй тэр хүнийг хяналтгүй байдалд оруулна. Тэгэхээр яг тэр хүн өөрөө хүсээгүй ч гэсэн тэр хүний тухны урд хэсэг тухайн үедээ тэр бодисонд дарангуулагдаад яг хяналт тавьдаг төв нь алдагдаад ирэнгүү тэр хүн яг өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсийг гомдоож ин хамгийн хайртай хүмүүсээ айлгаж зочоож ин зодож нүдэж ин ийм байдал үүсэж байгаа. Тэгэхээр ерөөсөө тархины урд хэсэг фронтал одоо префронтал гэдэг л дээ тэр урдлын хэсэг маань биднийг одоо яг хянаад бүх үйлдэлийг хянаа за одоо энийг болохгүй шийдэж яадаг төв маань тэр бодисуудад дарангуулагчдаар тэр хүн ямар ч хяналтгүй магадгүй хүн амныг хэрэгс үлдэж шít. Тийм болдог. Өөртөө туслах бүлэг гэж байдаг те зэрэг мэдээ үнсээ төвөнд иргэ тий тэгээ өөртөө туслах бүлгийн одоо зохицуулагч Насанбаяр Готоос танилцж ярилцж исэн. Тэгэхээр нөгөө архин донтоод бүр гудамжинд гарч исэн. Тэгээд одоо энэ архинаас гарах үндсийг болвол эмчнэр тавьж исэн гэж ярьж исэн. Тэгээд тухайлах юм бол нөгөө эмчилгээнд ороод ирсэн гэдэг бичгээ аваад ир гэд төрийн байгууллага шаардаад тэгээ нэг эмчид очисон чинь намайг маш гоё ингээ халуун дотноор өгтөж авсан нь надад энэ архинаас гарах үндсийг ингэж тавьсан хүн шиг ингэж өгтөж авч исэн гэж ярьж исэн. Тэгэхээр өөртөө туслах бүлэг бол ингээ маш олон гишүүнтэй сая 10 жилийн байгаа гэгээд маш олон хүн ингээ гарсан байлээ. Бас тэр хүмүүстэй уулзгаад соёлмаа эмч ачаар гарсан. Соёлмаа эмч биднэрт их тусалсан. Соёлмаа эмчтэй их баярлаа гэж таныг их урьдж исэн. Тэгэхээр энэ подкастнаас урих шалтгаан нь маш олон хүнийг тийм ээ донтох эмгээс гаргаж амьдралын зөв замд нэгээд хөл тавхад их тусалсан юм байлээ. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Ер нь ингээд энэ хүмүүс маань ингээд архинаас гараад маш гоё юм амьдралын замд ингээд ороод явж гин. Тэгэхээр ер нь ингээд архинаас гарч чадах нь одоо юу тулгуурлаж идэг юм бэ? Маш олон донтолтой хүн байна. Гарч чадах гэдэг бол тэрнээс илүү хэцүү байдаг юм болов уу гэж бодогдсон л доо орхоос илүү. За тийм ерөнхийдөө одоо дэлхийн нийтийн хувьд ч манай улсын хувьд ч гэсэн одоо яг энэ эмчилгээнд эхлээд хүмүүс 100% хамрагдаж чадах боломж байхгүй байгаа хөө. Жишээлбэл одоо эмнэлгийн хүрэлцээ муутай, эмчтрийн хүрэлцээ муу байна. Тэ одоо байр байшингийн үед хангалттай тэр бүх хүмүүсийг эмчлэх боломж яг байхгүй байгаа. Гэтэл азар энэ манай эмчилгээнд бас нэг аз болж хандсан хүмүүс маань ийм үр дүн сайтай байдгийн. За тэгэхээр 10 жилийн хойд гэдэг нь бид нар энэ Миннесота хөтөлбөр буюу сэтгэл зүйн эмчилгээний нэг төрөл байхгүй юу? Одоо донтох эмгээг эмчилдэг. Дэлхийн нийтэд зөвхөн энэ эмчилгээний чиг баримжааг л одоо үндэслэдэг. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр одоо хин нэгэн хүн одоо донтлоо тэр архины хамааралтай мансууруулах бодис донтлоо гэхэд тэр хүн маань тэр эмчилгээний одоо сэтгэл зүйн эмчилгээнд яваад тэр хүн одоо тэр байдлаас гарчиж штэ өвчнөөс. Тэгэнгүүт тэр хүний жишээ туршлагыг бусад хүмүүс хараад сонсоод тэр хүнээс үлгэр дуурайл аваад тэр хүнээс туршлага аваад ингээд тэр хүний толгойд сэтэл үүсдэг байх нь штэ. Энэ хүн одоо ингээд өөрийгөө ялан дийлээд мансууруулах бодис архинаас гарцсан байхад надад бас болох юм байна гэсэн тэр хүн тийм сэтэл үүсдэг. Одоо өөрөнд хүсэл эрмэлзэл үүснэ гэсэн үг. Тийм жишгээр одоо бүх дэлхийн орнууд тэр Миннесота хөтөлбөр одоо алхамт хөтөлбөр гэж бас байдаг 12 алхамтай. Эдгээр маань зорилго нь ерөөсөө тэр хүний буруу одоо тийшээ яваад байгаа энэ зан үйлийг зөв тийш нь чиглүүлэхэд суурилсан амьдралын одоо сайхан байдлыг ч юм уу те ингэж ойлголт өгдөг тийм эмчилгээний арга байхгүй юу. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс за бас зарим хүмүүс нэг ойлгомжмуудаа яагаад гэвэл манайхан ч одоо уламжлалт аргаараа
архиун гэдгийг одоо буруу зуршил эсвэл муухай өдгөө хүч сулваасаа болж архинд орж ийн энэ хүн яагаад ингэж жаргалдаа ташуураад архинд орж ийн ч гэдэг юм уу те энэнд юу дутсан энэс та айгуул хов хүнийх нь хувьд одоо муу одоо ухраас те бусдаас өөр ухраас энэ хүн орлоо гэж буруутгаж бодоод идэг. Гэтэл энэ маань биологийн хувьд тархинд үүснэ сэтгэл зүйн хувьд бас мөн тархинд энэ хүнд тийм эмгэг өвчин үүссэн байдаг. Тэр хүн өөрөө тэр гарцаа мэддэггүй байхгүй юу? Тэгэхээр л манай тэр нэг өөртөө туслах бүлэг буюу одоо бүлгийн сэтгэл засалт хүмүүс ингээд бүгдээрээ оролцох нь шүү дээ. Ганц хүн цугаал бид нар ахнаас гараараа гэж зөвлөгөө өгдөг юм. Олуулаа нийлээд ингээд суугаад тэр дунд нь эмч оролцоод одоо бүлгээ удирдаа тэр хүн өвчнийхэн талаар боловсрол олгоод манай сэтгэл зүйч болохоор тэр хүмүүсийн мэдрэмжийг яриулаад тайлбарлаад өөрийнх нь өнгөрсөн амьдрал тийм үү? Ямар байсан яагаад энэ байдал донтоход хүрв гэдгийг одоо ярихаар нөгөө бус хүмүүс ч бас тэр хүнээс жишээ авдаг байхгүй юу? Энэ хүн ч одоо ингэж ярьж энэ яг надтай адилхан юм байна. Энд чи надад яг ийм асуудал байсан штэ гэд бодит тэр хүний түүх жишээнээс суралцаад тэгээд өөрийгөө ялдгаа гэсэн утгатай тийм эмчилгээний арга байгаа юм. Тэгэхээр та энэ мэрэгчлийг яагаад сонгохоор болсон юм бэ? Тэгээ анхны үйлчлүүлэгчтэйгээ уулзахад ямар санагдчихсэн нь дурсамжаасаа асуултаж. За би тэгээд одоо яг бас энэ донтох эмгийг судлаач болно гэж бодоагүй байсан. Сэтгцэн эрүүл мэндийн төвд одоо сэтгцэн эмч болёо гэдэг энэ мэрэгжил маань үнэхээр одоо бусад мэрэгжлээс илүү хүнтэй ажилдаг их нарийн торгон мэдрэмжтэй байх ёстой мэрэгжил маа гэдгийг ойлгож эхэлж байгаа. Тэгээд тухайн үед одоо манай тэр нэг багш нар нэг хичээлийн төр ороод тэгждэг байсан л да 5-аас бараг 10 жил ажиллаж сэтгцэн эмч болд юм аа. Тэрнээс сан сэтгцийг ойлгохгүй гэж ярьдаг байсан байхгүй юу. Тэгээд тухайн үед за одоо тийм л байд юм бах та гэж бодож байсан чи яг үнэхээр тийм билээ. Одоо тэгээ цаг хугацаа өнгөрч олон жил ажиллах тусмаа хүнийг одоо ингээд ярилцаад ч юм уу хүний үйл хөдлөлөөр ингээд мэдэрдэг болж байгаа. Түүнээс энэ маань нөгөө нэг бусад өвчин шиг шууд багжийн шинжилгээгээр амархан тодорхойлцдог өвчин биш байхгүй. Тэр хүний сэтгэл зүй дотор нь юу бодогдож байгаа тэр чинь бүгд далд нууцлаг. Тэгээ одоо болохоор энэ мэрэгжил маань хэцүү ч гэсэн бас энэ хүмүүсийн үр дүн ингээд архины асуудлаа шийдээ тэр хүний амьдрал шал өөр болоод өөрснөө ярьдаг байхгүй одоо ингээ би архинаас гарсан чи эмчээс та мөнгөтэй карманд мөнгөтэй явж гин карманы мөнгө бол дуусахгүй байна. Тэгээд би машин авлаа. Дээрээс нь ингээ бүр байртай болох гэж байна. Одоо ингээд миний амьдрал ингээд ийм сайхан боллоо гэд тэд нар чи байнга л одоо ирээл ярилцаа суудаг байхгүй. Тэгээд тэр нь их сайхан санагддаг. Сайхан одоо хүмүүс маань ингээ өөрсдөө тэр хүмүүст өөрт нь тийм дотоодд нь маш их хүч чадал байсан л гэсэн үг. Бас тэрийг бид нар сэтэлжүүлээд тэр хүч чадлыг одоо гаргаж өөртөөгөө ажиллах тэр урам зориг сэдлийг л одоо эмчхэн өгдөг байхгүй юу. Архины хамаарал гэж ярихаар хүмүүс яг ингээд байнгын өдөр тутамд ярьсаар агаад нэг юм өлөг болсон сэтвч юм шиг хүлээж аваад байдаг. Гэтэл яг бодит байдал дээр юм архинаас үүдээд маш олон гэр бүлтэй хохирч хүн эрүүл мэнд амь насаараа хохирч хүчирхийллийн золиос болоод байна. Тэр яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт яг энэ архины хамаарлаар хэдэн хүн ирж байна. Яг тийм өлөг болсон сэдв мөн үү? Эсвэл яг байгаад байна уу? Ер нь манай эмнэлэг дээр болохоор ингээд ирж үзүүлж байгаа хүмүүс нь цөөхөн хувийг эзлэн гэж би боддгийг. Тэгтэл гэмтлийн эмнэлэг за бусад эмнэлгүүд дээр тийм үү. Одоо гэмтж ирсэн хүмүүсийн бараг 70-80% л архины хамааралтай байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тоо судалгаа гарах юм бол бүх одоо нас баралтуудын ихэнх хувь нь архитай холбоотой архи мансуурлал бодстой. За тэр гэмтэл бэртлүүдийн бас ихэнх хувь нь архи мансуурлалтай холбоотой. За гэр бүлээ хүчирхийлж байгаа тэр хүүхдүүд нь хүүхд хамгаалах төвд очсон судалгааны бас ихэнх нь архи мансуурлал бодстой хамааралтай гэд үзгээр энэ бол маш их тоо гарна. Манайд болохоор яг өөрийгөө хүлээн зөвшөөрөөд те очиж байгаа хүмүүс нь өдөрт нэг 30-аас 50 хүний үзлэг хийгддэг. Тэгэхээр тэр чинь нэг ажлын 22 хоног гэж бодохоор нэг ойролцоогоор 600-аас 1500 хүн зөвхөн үзүүлэхээр хандж ийн гэсэн үг шүү дээ. Ганц манай эмнэлэг дээр биш. Тэгээ бас өөр толгойд одоо наркологийн төв гэж байна. Диктологийн төв дээр хандна. Бусад хувийн хвшлийн эмнэлгүүдэд хандна. Тэр бүх тоог бид нар цуглуулах юм бол маш их тоо гарна л гэж би бодож байна. Зөвхөн манайх бол маш жижигхэн хэсэг шүү дээ. Зөвхөн нэг тасгийн хэмжээнд нэг амбулаторийн нэг өрөөний хэмжээнд л ажилладаг байхгүй юу? Манай сэтгцэн эмнэлэг бол бусад 90% нь сэтгцэн үндсэн одоо өвчнүүд эмчилдэг ханддаг. Архины нэг одоо хамааралтай хүмүүсийн эмчилдэг нэг тасгал манад байгаа гэсэн. Тэгэхээр манайх жижигхэн одоо бас нэлээд одоо бага хэмжээнд л үйлчлэгээ үзүүлдэг гэж ойлгож болно. Тэгэхээр бусад тоо хэмжээг авах юм бол нэлээд их тоо гарна гэж бодож байна. Тэгэхээр яг болохоо очичтэй би ер нь архинаас гарахгүй болохгүй юм байна да гэж нэг шийдээд ирдэг баг. Нөгөө талаас гэр бүлийнх нь
чи одоо архинаас гараа гэдэг байдлаар дагуулж ирдэг баг. Тэгэхээр ер нь яг ямар хүмүүс за архинаас гаръя да гэж шийдэж байна. Тэр шийдэх цэг дээр очих хүртлээр бас хэр замыг туулдаг вэ? За Монгол эрэгтэй хүмүүсийн хувьд нэг архины хамаарал буюу донтолт эмгэг нь нэг 10-аас 15 жилийн хугацаанд бүрэлдэн тогтож байна гэсэн нэг судалгаа байдгийн. Эмэгтэй хүмүүсийн хувьд бас бие махбодын онцгоос болоод богино хугацаанд донтолт үүсэх эрсдэл байдгийн 5-аас 10 жилийн одоо богинохоо хугацаанд. Тэгэд бодохоор тэр хүн доотлол нэг 5-аас 10 жил нэг хэрэглэгч маягаар явцдаг. Одоо зүгээр нэг өөрийгөө тийм хамааралтай гэж бодохгүй байх нь шүү дээ. За нэг ажлынхантайгаа уулзаад нэг өдөр уулаа маргааш нь хэвтэж өнжөөд ажилдаа явлаа. Энийг хэвийн ойлголт гэж бодоод идэгий. За тэгээд донтолт үүснэ гэдэг нь бүр нөгөө хүндрээд явчихна. Маргааш нөгөө өдөр нуудаг. За тэгээд цогтуугаар машин жолооддаг ч юм уу те өөрийн хийсэн үйлдэлээ ухамсарлахгүй хэд хэдэн аюултай үйлдэл гаргацдаг. Тэгээд сүлд нь өөрөө тэрийг би ч одоо яагаад ингэж ийм үйлдэл гаргach уу гэд ингээд гимших маягаар энэ байдлыг ингээд тооцоод үзэхээр доотлол нэг 10-аас 20 жилийн хугацаанд тэр хүн донтолттой тэрийг эмчлүүлэхгүй яваад идэг. Тэгээ манад хандж байгаа үед одоо үеийн тооцоогоор хизээний одоо архины хамаарлын хүнд шатандаа орцсон 2 буюу 3 дугаар үедээ дунд буюу сүүл төгсгөл үедээ очсон хүмүүс хандаад байгаа. Тэгэхээр эхний үедээ хандах нь ховор учраас тэр хүнд нэг 10, 15, 20 жил тэр байгаар явчлаа гэж би бодож байгаа. Тэгэхээр их урт хугацаанд байгааз тэгээс үлдээ нөгөө хүмүүс маань яг ар гэрийн шахалт бас өөрийнх нь ухамсар байна л да. Өөрөө одоо би ерөөсөө болий би ингээд уугаад байх юм бол амьдрал сүрх юм байна. Би өөрөө сүрх юм байна. Болохгүй байна гэдээ ухамсарлаад хүмүүс ирдэг. За мөн ар гэрийнхаа шахалтаар ирж байгаа хүмүүс ч байгаа. Аль нь л юу яа нөлөөлнө. Тэгээ яг ингээд архинаас гарах хэрэгтэй юм байна гэ яг танаа босхийг алхаж байгаа хүмүүсийг яаж өгтөж авдаг вэ? Хамгийн ихний таны өгөх зөвлөгөө юу гэдэг вэ? Бид нар эхнээд одоо яг эхлээд уулзаад үзлэг хийхдээ тэр хүнд тодорхой хэмжээний 5-аас 10 минутын мэдээлэл өгдөг. Таны энэ өвчин чи одоо ийм өвчин болсон байна. Та зүгээр л дурандаа уугаад байгаа юм биш ээ. Та одоо баяр тэмдэглэж уугаад байгаа юм биш ээ. Энд чи ингээд олон улсын ангилд орцсон E10 гэдэг өвчний онш код та ийм өвчин байгаамаа. Тэгэхээр та заавал эмчлүүлэх шаардлагатай гэд бид нар бол тэр хүнийг одоо ад үзэхгүй, ялгуурлаж гадуурхахгүй яг сэтгцэн эмчнэр, наркологийн эмчнэр учраас тэр хүмүүстэй харьцах тусгай аргууд өгдөг. Тэр аргаараа л тэр хүндээ харьцаж өвчнийг ойлгуулж анхны ярилцлагаар бид нар сэтэл өгөх хэрэгтэй байхгүй. Сэтэлжүүлнэ гэдэг чинь өөр хэлбэл тэр хүний толгойд за би ерөөсө болохгүй байна. Эмчлүүлэе гэсэн сэтлийг л өгөх хэрэгтэй. За тэгээд дараагийн шатнд тэр хүн чинь эмчилгээнд ороод хэвтэж эмчлүүлээд, хордлогоо тайлбарлаад дотроос манайх бүлгийн сэтгэл зүйн сургалтанд суулгаад гарсан хойно дахиад манай өдрийн эмчилгээ тусаад авдаг. Тэр болгонд манай ажилчид, манай сувлагч нар, манай сэтгэл зүйн эмчнэр их одоо тэр хүнтэй тэр хүний хүндэтгэж харьцдаг. Үндсэндээ хүндэтгэх нь дуурлаж ад шоу үзэхгүй энэ тэр гэхгүй бид нар чи ганц мэрэгжилтлийн онцлог тэр штэ. Тэгтэл тэр хүмүүс маань хэлдэг байхгүй юу? Дараа нь бид нар ингээд анх ирэхэд амар ингээд та нар бидний гой хүлээж аваад та нараас ууралдаг юм байлээ те эмчээ би одоо бас загнах байх уурлах байх гэж бодсон чи ерөөс тэгдэггүй юм байлээ штэ. Тэгэл их сайхан санагдсан гэж ярьдгийн. Тэгэхээр өөр газар эмчилгээ үйлчлэгээ авахаар энэ хүмүүс маань бас жаахан ялгуурлан гадуургалт те нэг тиймэрхүү зандрах юмд бас өртөн одоо яагаад уусын чи өөрөө ууж явж ингэж хөл гараа хөлдөөчөөд тэгэл тэгнэ үсттэй те. За чи өөрөө л ууж ингэж эндээ хортчоод юугээд одоо эмнэлгийг ингээд надад хурдан үйлчлэгээ шаардаад байгаа гих мэтийн тэр хүмүүсийг дугаарыг одоо те дараагийн ээлжинд оруулах ч юм уу эхний ээлжинд одоо тулгамдсан өөр хүмүүсээ эмгтээчүүд тэр одоо даралт ихтэй настай хүн за төлөх гэж байгаа эмгтээч эдрээ хүлээж авчаа дараагийн ээлжинд нөгөө хүнийг маань те бүр дараагийн ээлжинд хүлээж авах жишээний тиймэрхүү бас жаахан ялгуурлан гадуурхалтыг мэдэрдэг юм шиг байгаа. Энэ тэнд одоо тэр хүмүүс үйлчлэгээ аваад явах та. Тэгээ манай дээр ирэхээр чинь бид нар ч одоо бас тийм харьцаа хандлага гаргахгүй бидний үндсэн ажилч тийм хүмүүсийг л одоо нөхөн сэргээж те одоо архины асуудлаас нь шийдэж эмчлэх арга хэмжээ бид нар бол боломжийнхаа хэрээр тэр хүмүүст айтайхан харьцаад одоо ингээл хүлээж авдаг та. Нөгөө архинаас гарсан даван туулагч Насан Баяргаа хэлэхдээ бас нөгөө анх очингууд надаа ингээ маш гоё юм халуун цай хийж өгөөд юм хүндэтгэлтэй хандсан учраас би ер нь энэ хүмүүстэй хамт байх ёстой байна. Ингээд надад ингэж гоё хандж байгаа учраас би бас ингээд итгэлийн даагаад энэ архинаас гарч чадах юм байна гэдэг итгэл өгж исэн гэж ярьж исэн. Тэгэхээр ер нь ингэж хүнийг хүндлэх тийм ээ тэр байдлаас үүдээд яг итгэл өгж гин үү? Ерөөсөө тийм. Одоо ерөөсөө бусад орны жишээ ч ингээд маш гоё орчин тэр хүмүүсийг эмчлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За нэг орчны хувьд ч тэр хүн ороод ирэхэд те
тухтай гоё өрөөнд тэгээ дээрээс нь эмчнэр тэр хүний ч одоо өө чи одоо архины хамааралтай ийм архичин хүн шүү гэсэн хандлага гарахгүй тий. Та яаж ин за танд энэ өрөө чинь таалагдж гинүү? Хоёр хүнтэй өрөөнд ормоор байна уу? За та яамаар байна гэд ингээд бид нар дандаа саналыг асуудаг л дээ. Та өдрийн эмчилгээнд явах юм уу? Эсвэл одоо ингээд эмчилгээнд хэвтүүлээд эмчлэх юм уу гэх тэр хүнтэй чи яг хүн ёсоор бид нар харилцдаг. Тэгэхээр тэр хүмүүст одоо анхны одоо тохиол одоо харьцааны чухал асуудал бол тэр хүмүүст хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Түүнээс одоо хүндэтгэлгүйгээр тий өө чи одоо ингээд муугасаа болоод архинд орсон чи юм уу одоо ийм хүн гэсэн бид нар хандлага ерөөсөө өгч болохгүй. Тэгэхээр тэр хүмүүс тийм сүулт нь олон жилийн дараа ч гэсэн тэр бидний харьцаа тэр хүнд тархинд одоо сэтгэлд нь үлдсэн байж тээ. Тэр их чухал. Бид нар тэгээд одоо мэрэгчлэтнүүдээ эмчнэрээ одоо сувлагч нартай бүгд ингээ байнга сургалт хийхдээ хэлэхдээ бид нар хэлж яаж байгаа шүү дээ. Одоо хүмүүстэйгээ ингэж харьцсан шүү. Би одоо иймэрхүү байдлаар харьцна гэдэг дандаа л сургалт явуулдаг л да дотор хингэндээ. Одоо шинэ орсон ажилтнтай тиймэрхүү маягаар яагаад гэвэл энэ хүмүүсийг хизээж бид нар ингэж одоо гутаанд оромжилж тийм үү ялгуурлан гадуурхаж харьцаж болохгүй шүү. Яагаад гэвэл энэ хүн энэ эмнэлгийн босхийг бодож одоо тэр чинь маш их хүн чийдвэр гаргаж эмнэлгийн босхийг халахж байгаа шүү дээ. Тэгж яхад бид нар үргээчүүл тэгээд тэр хүн чинь дахиад хизээж ирэхгүй учраас маш болгоомжтой ханддаг хүндэтгэлтэй тэр хүнийхээ санаа бодлыг сонсоод ингээд яг хүн ёсоор эмчнэр бол тэр хүнтэй яг энийг ижил төвчөнд харилцаж ярилдаг байхгүй юу. Тэгээс одоо нэг би дээрээс хараад тэр хүн тэр доор суудсан те би дээрээс ингээд тушаах маягаар харилцаж тийм харилцаа байдаггүй. Бас нэг даван туулагчтай нөгөө ярилцж яхад тэгжсэн л та нөгөө эмчийн үзлэгт орчоод гэсэн чи та ингээ бүлгийн уулзалтанд нэг ороод үзэхүү гэд. Тэг бүлгийн уулзалтанд орсон чинь яг миний мэдэрдгийг те ингээд хэцүү байдгийг шаарддгийг тэг ингээд хүмүүс яаж ханддгийг ингээ бүх зүйлийг яг ингээ би ярьж байгаа юм шиг тэр хүмүүс ярьж исэн учраас би энэ газар л байх ёстой юм байна. Миний л ирэх ёстой газар энэ байсан юм байна гэж шийдээд бүлгийн уулзалтанд ороод тэгээ ер нь ингэж явж байгаа тархинаас гарсан. Ер нь л яг миний байх ёстой газар байсан гэж хэлжсэн. Тэр бүлгийн уулзалт яагаад чухал юм бэ? За тэр манд бүр одоо яг одоо бодит нотлогдсон эмчилгээний арга байхгүй. За архины хамаарал, мансуурлын хамаарлыг яг энэ бол хамгийн үр дүнтэй арга юм а гэд бүр дэлхийн нийт нотлогдсон. Тэр Миннесота хөтөлбөрийн эмчилгээ гэдэг нь анх одоо 1935 онд Америкт тэрний үүсэл одоо үүсэл нь тавигдсан тийм эмчилгээний зарчим. Тэр бол дандаа нөгөө нэг цалхаан цэрлүүлэх аргууд байсан байхгүй. Одоо тэр хүнийг те ийм хамааралтай болсноор нь зодох, занчих тийм үү, шийтгэх, за бөөлжүүлэх гэд манад бас тийм аргууд байсан. Айл болох л одоо тэр хүнийг бүр хашраах тийм аргууд тэр хүртэл байсан юм билий. Тэгээд анх 35 онд ингээд сэтгэл зүйн арга ийм арга байдин гэдэг нь тэр 35 онд санамсаргүй нөгөө нэг бизнесмен эмч хоёр хоёлаа өөрөө архины хамааралтай анх хоёлаа ингээд уулзалт хийгээл за өнөөдөр одоо бид нар ингээд ээлжид нөгөө нэг шараа тайлах байдлаар дэлгүүр явж архиа авах уу гэд ингээд ярилцаа суудалчин тэр хоёр ингээд яриа сууж итэл 2-3 цаг ярилцсан байсан гэж байгаа нэг санамсаргүй. За тэгэнгүүт тэр маань яг одоо ингээд яриа суусан чинь ингээд дотор сайхан онгоочлоо. Бид нар тийм шар тайлаад байх нь сонирхолгүй болчлоо. За энэ ч өстө хамгийн боломжтой зүгээр юм байна штэ гэд ингээд тухайн тосхны тэр Миннесота мужид анх тэр үүсэл нь 35 онд тавигдсан гэдэг байгаа юм. Тэрнээс хойш яг уулзалт цуглааны хэлбэрүүд энэ маань сэтгэл зүй ингээ хүмүүс ингээ суугаад ярилцаад өөрснийхээ мэдрэмжийг тайлаад харилцан туршлага судлах нь хамгийн үр дүнтэй гэдэг нь батлагдаад тэгээд бүх орнууд яг дандаа тийм сэтгэл зүйн төвүүдийг хөгжүүлсэн байдаг юм билээ. Айл болох олон тооны тэр хүмүүс нөгөө гэрийнхнээ ойрхон ч гэсэн байвал болцоотой шүү дээ очиж суучна. Тийм одоо олон төвүүд байгуулж ээж одоо олон тийм хөтөлбөр Агийн хөтөлбөрүүд үр дүнс бүлгийн уулзалтын хөтөлбөрүүд энд одоо тийм бий болоод тэрэнд олон хүмүүс хамрагдсанараа тэр шийтгэж байгаа тэр урдны арга чинь үр дүн муута энэ сэтгэл зүйн арга чинь хамгийн чухал үр дүн сайтай бүр 70% үр дүн үзүүлдэг гэж байгаа байхгүй юу 10 хүнээс 7 нь эдгэрх нь шүү дээ тийм батлагдсан дэлхийн нийтийн арга тэгэхээр одоо бүх орон яг энэ зарчмыг баримталж байгаа мэдээж эмийн эмчилгээ бас байгаа эмийнхээ эмчилгээтэй сэтгэл зүйн эмчилгээгээ хослуулад одоо орчин үед тэгж эмчилж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ингээд бүлгээр ярилцахаар ингээд хүн дотроо онгоолгоод өөр даван тулж байгаагаа мэдээд өөрийгөө бас юунд алдж байгааг олж хардаг гэд тэгж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр яг бүлгийн уулзалт хэдэн хүнтэй болж ийн 7 хоногт хэдэн удаа болж ийн. Одоо ч гэсэн тогтмол болж байгаа. Одоо ерөөсөө энэ эмчилгээ чинь 3 уулзалтын хэлбэр 3 одоо эмчилгээний боловсролын бүлэг гээд нэг 20-40 минутын эмчилгээний хичээлийн одоо эмчнэр орж олон сэтгэл зүйч орж тэр хүнд өвчнийхэн талаар боловсрол олгоно. За энэ болгоно 20-40 минут үргэлжилдэг. За тэрний дараах нь
одоо үйл ажиллагааны бүлэг гэдээ байж байгаа. Тэр нь болохоор яг тэр нөгөө сэтгэл зүйн цэцлийн бид нар нэг номын дагуу явуулдаг эмчилгээний арга багхгүй. Тэрэнд болохоор 5-аас 10 хүн нэг удаагийн ингээд тойрч суугаад тэгээ бид нар сэтгэл зүйч юм уу эмч тэр хүмүүстэй хөтлөөд ярилцлага хийн. За тэгэл эхнээсээ тэр хүмүүс өөрснийхөө мэдрэмжийг тухайн өдөр ямар байна ингээд ээж дараалаад мэдрэмжээ яриулаад ингээд энэ маань бүр 12 хоног үргэлжилнэ гэсэн. Өдөрт нэг 1-2 цагийн хугацаатай. За тэгээд энэ хоёр бүлэг маань ажлын цагуудад болчихно. 3 дугаарт нь хагас амралтын өдрүүдээр бид нар нөгөө туслах бүлэг гэдэг юм. Тэр нь болохоор бүр олон жилийн 10 жил, 5 жил архины хэрэглээгүй байсан. Эсвэл одоо 5-10 хоног архины хэрэглээгээ давхгаад явж байгаа ямар ч ялгаагүй одоо ийм холилдсон хүмүүс маань тэр ээгийн цуглаан маягаар кофе цайгаа уугаад ярилцаад нэгнийхээ үгийг сонсоод нэгнийхээ туршлагыг сонсоод нэг хүн тэнд туршлага ярьж байхад энэ хүн тэр хүнийг сонсоод байж явах. Тэрэнд нь болохоор тоо хязгаар хамаагүй 40 50 манайх бол тэгээд цугларалт ирдэг л дээ. Ингээд яг үндсэн 3 чухал бүлгийн одоо сэтгэл заслууд явагдаж байгаа. За энэ дээрээс нэмэх нь болохоор когнитив сэтгэл заслал гэдэг буюу одоо CBT терапи гэж ярьдаг нөгөө нэг яг тухайн мөчөд тэр хүн за энэ архины хундаг байлаа гэхэд тэр хүн яаж татгалзах вэ? За одоо ингээд ажлаа тараа явж байтал нэг уудаг найз маань таарлахгүй яаж тухайн мөчөд татгалзах вэ гэж аргуудыг тийм энгийн аргуудыг зааж өгдөг буюу когнитив буюу зан үйлийн сэтгэл заслын арга гэдэг энэ бас хэрэглэгдэж байгаа. Ингээд ерөөсөө л сэтгэл заслын аргууд нь энэ архинд донтох эмгэг одоо юуны масуурах донтох эмгийг эмчлэх нь бүрэн батлагдсан дэлхийн нийтэд. Тэгэхээр тэр хүмүүс амны үр дүн гараад байгаа байхгүй юу? Тэд нар маань. Тэгэхээр одоо шийтгэлийн хэлбэр бол яг ингэж архинаас гарахад тусалдаггүй сэтгэл зүй арга тусалдаг гэдэг чинь шүү дээ. Хүн сэтгэл зүй яагаад чухал юм бэ? За тэгэхээр хүний яг тарих гэдэг бол өөрөө агуу. Тэр маань бүх одоо шийдвэр гаргах, за дээрэс нь гомдож, гунах, ганцрах, аз жаргалтай байх бүх зүйлийг бид нар тархиныхаа үйл ажиллагаагаар хийж байгаа шүү дээ. За тэгэхээр тэр хүн маань яг одоо тэр хүлээн авах тархины хэсэг за тэгээд өөрийнхөө одоо аз жаргалтай байдлаа мэдрэх энэ бүгд чинь одоо тархины үйл ажиллагаа учраас тэрэнд нь бид нар нөлөөлсөн тийм сэтгэл зүйн аргуудыг давмгаалаад энэ эмчилгээнүүд хийгээд ирэхээр тэр хүн маань яг өөрчлөгдөд эхэлж ийн гэсэн үг. Түүнээс одоо бид нар бие махбодын гэмтээгээл уурлал, зодоол, шийтгээл, за түгжээл одоо жууж болохгүй гэл ингэх аргууд бол буруу байх нь шүү дээ. Тэр хүн зөвхөн бие махбодод нь л үйлчлээд тэр тархинд нь сэтгэл зүйд нь тэр нөлөөлөхгүй байна. За тэгэхээр л яг сэтгэл зүй аргаар тэр хүнд аажмаар бид нар нөлөөллийн аргууд хийж сэтэлжүүлэх нь маш чухал. Тэр хүн ухамсартай одоо хүн юм чинь тэр хүний тархин одоо бүр сөнөөд хатангарш үүсчээгүй л бол тэр хүн яг хүлээж авах нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн арга нь маш өндөр үр дүнтэй байдаг. Тэр хүнийг л сэтгэл зүйд нь нөлөөлөх бид нар сэтгэл заслаа сайн хийж чадвал тэр хүн маань эдгэрдэггүй хүн гэж бараг байхгүй байгаа байхгүй юу? За огт эдгэрдэггүйгээр ингээд зарим хүмүүс ингээд уугаад байгаа боловч тэр хүн маань яг сэтгэл зүйн эмчилгээнд явахаасаа өмнөх байдлаасаа өөрчлөгдсөн бидий. Тэр хүн ингээд ойр ойрхон давтамжтай уудаг байсан бол тэр давтамж нь холтцсон байх чинь хэдийгээр бүх уух нь одоо уухаа болохгүй ч гэсэн 7 хоногт 1-2 уудаг байсан бол манай эмчилгээнд явснараа сартаа эсвэл улиралдаа болоод ингээд давтамж нь холдоод за эсвэл нэг удаад их хэмжээгээр уудаг байсан бол жоохон бас хэмжээгээ багасгаад гих мэтэр ингээд үр дүн гарнаа. Хамгийн сайн үр дүн бол мэдээж огт 0 хэрэглээтэй буюу тэг хэрэглээтэй архиа зогсоох арга хамгийн өндөр үр дүнтэй болчихж байгаа юм л да. Одоо хамгийн сайн үр дүн тэр гэсэн үг. Тэгэхээр бүлгийн сэтгэл засал тэгж хүний сэтгүүд нөлөөлж байна. Архинаас гарах зарим хүмүүс нөгөө нэг ойр тойрныхоо хүмүүсийг гарахтаа кодлуулна гэдэг чинь шүү дээ. Тэр ямар учиртай байдаг юм бэ? За тэр бол яг хөтэ код эмчилгээ бол иймэрхүү бүлгийн сэтгэл засал эмчилгээнээс бас өмнө үүсээд байсан их олон аргууд үүсэж байсан юм байл л да. Тэр болохоор одоогоор баг нэг бас хийхээ бусад орнуудад бол жишээлбэл Оросд бол тэрийг хийхийг бүр хуулиараа ингээд өмчтгөөний заалтаас хасцсан л да. За тэгэхээр энэ маань яг тухайн үеийн ховсонд ордог хүн гэж байна. Ховс гэсэн үг тийм гинэн одоо итгэмтгий одоо тийм амархан юмд итгэдэг хүмүүстэй бас ховсонд ороод архины асуудлаа шийдсэн хүмүүс байдаг. Тэрийг бол бас буруутгахгүй. Ямар нэгэн аргаар тэр хор зурчлаа хайж л тэр өвчнөөсөө салж л байвал бид нар тэрийг буруутгалаа энэ болохгүй шүү. Тэр хүн ховсод ороод архинаас гараагүй байсан ч тэр хүнд нэг хор нөлөө бол байхгүй. Тэгэхээр тэр бол яг өмнөх эмчилгээний арга тэгээ зарим газар одоо мэрсэр хэрэгэлдэг. Бас яг тухайн үр дүн өгөх хүндээ өгдөг. Тэрийг бол нэг одоо бас болоо одоо бити тэгээ гэдэг бид нар бол мэрэгжлийн үед тэхгүй. Тэр хүн ховсонд ороод ч гэсэн архинаасаа гарч л байвал болно. Тэрэнд бол бид нар баярлалаа суuna.
Тэгэхээр архин дондох эмгэг үүсэх 3 шалтгааныг та түрүүнд дурдлаа тийм ээ. Тэгэхээр мансууруулах бодис дондох эмгэг бас ижлэх юм байдгүй. Мансууруулах бодис дондох одоо шалтгаан нөхцөл нь юу байдгүй. Яг адилхан. Ер нь бүх донтох эмгүүд энэ 3 шалтгаанаас л үүснэ. Нийгмийн одоо шалтгаан, сэтгэл зүйн шалтгаан, биологийн шалтгаан. Тэгэхээр мансууруулах бодис бол шалтгаанууд нь адилхан, эмчилгээний зарчим бас адилхан. Зөвхөн энэ бодисуудын одоо архинаас илүү хор нөлөө нь өндөр эрсдэлтэй өндөр хор нөлөө нь маш их байхгүй. 60 дахин илүү хортой гэж байгаа. Одоо тархинд нөлөөлөх нь бие махбодод нөлөөлөх эрсдэл нь. Ягаад гэвэл хүчтэй тэр чинь одоо нэг синтетик бодисууд байна. Химийн лабораториуд хүчжүүлээд гаргацсан тий ялгаад гаргацсан. Тэд нар маань тархи одоо нэг удаагийн үйлчлэгээ тэр хүмүүст үзүүлэхэд одоо биш архи үзүүлэхэд тэрнээс 60 дахин богино хугацаанд тэр хүний дофамин тэр бүр маш их хэмжээгээр ялгаруулж гин. За архинд одоо бүр хөөрлийн байдлыг бүр дээцэгт нь тулгаж гин. За тэгээд тэр хүмүүс яг богинохон хугацаанд одоо архины хувьд бол 5-аас 10-15 жилийн хугацаанд дондох хамаарлал одоо өвчин үүсдэг бол мансууруулах бодис нэг удаа хэрэглэхэд бараг донтно. Тийм одоо хоруу чанар өндөртэйгээр л бид нар илүү тэрийг акцент өгж яриад байгаа юм. Битгий энийг одоо туршиж үзээч, битгий найз нөхдийнхөө тий ятгалган давтаад сонирхооч. Магадгүй тэр нэг өдөр энэ ямар хэдин байна гэдэг YouTube-оос бичлэг хараад сонирхчвал тэр хүнд одоо маш туйлын одоо тийм одоо маш өндөр хэмжээнд тэр хүн хөөрлийн байдалд орж ийн одоо тэр дофамин тултал нь ялгараад тий тэгэхээр тэр хүн чи яах нь дахиж тэр мэдрэмжийг авахын тулд дахиад хоёр дахь удаад нь тэр бодисыг хэрэгжилж байгаа учраас богино хугацаанд донтол үүснэ гэж үздэг. Тийм учраас л энийг архинаас илүү хоруу чанартай хүчин чадал нь өндөр донтолтын хувь нь өндөрлө гэж яриад байгаа юм л да. Тийм учраас мансууруулах бодисыг дэлхийн нийтийнхэн бүр олон улсын хуулиараа хориод шүү дээ. Конвенцэд манайх тийм орны одоо конвенцэд нэгдсэн Монгол улс бол бүх бодисуудыг манайх одоо хуулиараа хоригдсан байгаа шүү дээ. Тэрийг хэрэглэх юм бол хуулиар одоо хариуцлага хүлээлгэнэ л гэсэн үг. Тэгэхээр тэрийг хорихгүй бол болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр одоо архи буюу никотин тамхи биш никотин. За тэгээд тэр ахуйн зориултаа дэгдэмгийн уурсамтгай энэ 3 бодисыг бол хоройгүй байдгийг. Бусад бодисуудыг одоо хуулиар хориглосон болохоор илүү хоруу чанартай гэдэг мэдэгдэж байгаа. Учраас л хорж байгаа шүү дээ тэрийг. Мансууруулах бодис хэрэгэлсэн хүмүүс заримдаа нөгөө архи уугаа цогцсон шиг бол мэдэгдэггүй гэдэг байгаа. Энэ үнэн үү? Тэгэхээр одоо эргэн тойрны хүмүүс хэрвээ мансууруулах бодис донтсон хайртай хотны хүний ямар шинж тэмдгээр мэдэх боломжтой вэ? Тий. Ялгаагүй тэр чинь нөгөө нэг архи шиг өнөртөхгүй учраас хүмүүс анзаарахгүй. Гэхдээ яг адилхан тархинд одоо согтолтын байдал үзүүлнэ гэсэн үг. Тэр хүн говьж дайвж явж болно. Нүдний одоо харц нь өөрчлөгдсөн байж болно. Эрүүл хүний харц одоо согтолттой мансууралтай хүний харц бол хүмүүс ялгаад идэгин. Ингээд харц нэг сонирн байсан юм чи манай хүүхд гээд ингээд яриадаггүй. За дээрэс нь хэл ярианд нь өөрчлөлт гарна. Одоо хэл яриантай яг хүний үгийг буцаад хариулахад өгүүлбэр гүйцэд хэлж гин үү? Хүний асуултыг ойлгож гин үү гэд тэр хүний яг ерөөсөө зөвхөн хүнтэй адилхан зөвхөн өнөр гарахгүй л болохоос ш тийм бас бүх шинжүүд нь адилхан гэсэн үг. Зөвхөн яг архи бол өнөртэй бодис учраас өнөр гардаг. Мансууруулах бодис бол өнөртөхгүй учраас хүлээлгээ чим гарахгүй ш. Тэгтээ яг сонсогдуулсан хүнтэй адилхан тэнцвэрт нөлөөлнө, хөл гарн дайвна, хэл яриа нээдэрнэ, хүний харуултыг ойлгохгүй бас түрэмгийн зан авир гаргана, нүдний хүүхэн хараанд нөлөөлнө. Бүх шинжүүд илэрнэ. Энэ шинжүүд бол ялгаа байхгүй. Өөртөө туслах бүлэгт бас яг энэ мансууруулах бодисоос гарч чадсан гэд хүмүүс байдаг юм билээ. Тэгэхээр бүлгийн уулзалт нь хамт явагдах уу? Тусдаа явагдах уу? Хамт явагдана. Ерөөсө хамт явагдахгүй бол тэрийг одоо энэ хүмүүс архи хэрэглэдэг би чинь мансуурдаг хүн гэж ялгах механизм тэр өвчин үүсэх бүх юм нь адилхан байна шүү дээ. Эмгэг зам тэр шалтгаан малтгаан. Тийм учраас тэр хүн ялгаагүй л явал үр дүн гарна. Гол нь явах хэрэгтэй. Яг бол мансуурж байгаа хүмүүс чинь бас хэцүү байна шүү дээ. Одоо эмнэлэгт хандах нь архины хамааралтай хүмүүс хандхаас бага хувьтай байна. Тийм учраас хэрвээ нэгэнд яваад ихэлсэн бол тэр хүмүүс бас өөрчлөгдөн, эдгэрнэ, засрах бүрэн боломжтой. Яг ялгаагүй Миннесота хөтөлбөртөө яваад, Эгийн бүлэгтээ яваад яг бусад оронд наркотик аноним гэдэг тусдаа архины хамааралт гэж бас алкогол аноним, мансуурлыг болохоор наркотик аноним гэдэг тусдаа бас тийм цуглаан явуулдаг. Ялгаагүй манад хэрвээ тусдаа байдаг бол тэрэнд явж болно. Манад хараахан тийм одоо наркотикуудын одоо бодис хэрэглэдэг хүмүүсийн цуглаан үүсээгүй байгаа. Одоохондоо манай дээр нөгөө архины хамааралтай хүмүүстэйгээ л цуг бүлэгт явж ийн гэсэн үг. Тэгэхээр тэр нэг буруудах юм байхгүй. Ямар ч лээсэн цуглаанд оролцох хэрэгтэй.
Ер нь мансууруулах бодисын донтолтоос гарах бас хэцүү байдгүй. Одоо ингээд 60 дахин илүү донтуулдаг гэж штэ архийг бодвол тэгэхээр тэрнтэйгээ дүүгээд бас архинаас гарахаас тэд дахин хэцүү ч юм уу. Тийм тоон судалгаа байдгүй эсвэл байдаг. Хүнээс шалтгаалх уу? Ер нь байдаг. Яг тэгвэл хэрвээ тэрэнд гүнзгий одоо хамааралтай олон жил хэрэглээд те тэр бодисонд одоо донтох хэлбэр нь бас хүчтэй хөнгөнөөс хамаарна шүү дээ. Нэг цөөхөн удаагийн хэрэглээгээр сонирхоод тэр хүн бусдыг даган дуурайгаад хэрэглэсэн бол бас ондоо. Тэр нь одоо тэрийг хаях одоо тэр мансуурлаас гарах эрсдэл нь өндөр хувь нь өндөр гэсэн эдгэрх үндэс нь олон жил хэрэглээд бүр нөгөө бодисоо ингээд бодисынх нь хэмжээ ихсээд те анх хөнгөн бодис хэрэглэдэг байсан бол дараа нь хүнд бодис руу ороод дараа нь бүр одоо давтамж нь ойртоод хэмжээ нэгсээд ивэл тэр хүнд хэлбэрийн одоо мансуурлын эмгэгтэй гэж тооцогдно. Энэ маань дэлхийн нийтэд эдгэр хувь нь бас их багаар үнэлэгддэг. Нэг 5-8% гэж үздэг. Тэгэхээр хүнд байх нь шүү дээ. Одоо тарьдаг мэрдэг хүмүүс байдаг шүү дээ. Суцаараа тарьж хэрэглэдэг хүчтэй бодисууд гарахад бол бас хэцүү. Гэхдээ тодорхой хугацаагаар энэ хүмүүсийг тэр бодисоос нь холдуулаад одоо бас хуулийн дэмжлэг авах нь шүү дээ. Одоо тэр хорих газар ч юм уу те 1-2 жил 3 жил ингэ байлгаад тэгээд эмчилгээний хөтөлбөр явахад тэр хүмүүсээс гардаг. Тэрнээсээ бүр ангижрах бүрэн боломжтой. Энд чинь бүр огт идэхгүй гэсэн бол байхгүй. Гол нь манад тэгж одоо мансуурах дондох эмэгтэй хүмүүсийг удаан хугацаагаар байлгаа тэр бодисоос нь ангид байлгаад эмчлэх тийм орчин манад бүрдээгүүл юм л та. Яг бол хугацаа хэрэгтэй тэр хүмүүст. Түүнээс архины одоо хамааралтай хүмүүс чинь нэг хэвтээд эмчлүүлээд 1 сар 2 сар гэдэгтэй адилхан биш. Тэр хүмүүс 6 сар 1 жил 2-3 жил тэр бодисоос хол байж ээж ангижирдаг байхгүй юу? Тэгэхээр мансууруулах бодис гэр бүл тийм ээ мөнгө санхүү төвчрүүлэх хохирол бас асар их бах уу. Одоо жишээ нь ингээд сонсож яхад гэр бүлийн амралтаа өмнө мансууруулах бодисны нөлөөнд орсноос үүдээ те маш их өрөнд орсон зээл авсан тийм ээ тэгээд санхүүгийн үед уур утсан гэдэг зүйлсүүдийг кейс жишээнүүд ярьдаг. Тэр бол угаасаа одоо үннээс нь л шалтгаална. Одоо архины үн ямар үлээ бид нар мэдэн шүү дээ тий. Гэтэл тэр бодисуудын үн чинь хэд дахин үнэтэй учраас тэр хэмжээгээр тэр айлд санхүүгийн хүндрэл эрсдэл үүсэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чинь хэдэн мянган одоо жил архиугаас илүүлдэ нэг удаагийн хэрэглээ мянган юуны архины үнэтгэл тэнцгэнэ шүү дээ 100 ч юм уу. Тэгэхээр тэрний өрсөлдөл нь угаасаа одоо хор хохирол нь угаасаа өндөр байгаа гэсэн үг. Мансууруулах бодисын одоо тэр одоо бодисоос хамаарат нэлийн үнэтгэл байдаг л да. Хэрэглэж байгаа залуучуудыг тэднээс ингээд асуухаар тийм л идэм билээ. Одоо яг энэ дондох эмгэгтэй хүмүүсийн ар гэрийн сэтгэл зүй ямар байдаг юм бэ? Тэр бол тэр хүнээсээ ч бараг хэцүү. Ар гэрийн сэтгэл зүй бол үнэхээр туйлын хүнд. Чажууд нь одоо тэр нэг одоо ийм хүн байгаад нь шүү дээ. Тэгэл тэр хүний ч одоо хаашаа явуулахын гаргаад хаях хэцүү. Эмчлүүлэхээр эмчилгээнд явахгүй. Тэгсэн мөртлөө гэр бүл дотор тэр хүн ч амьдраад байна. Тэр хүн ч хооллон, ундлан, хувцлан, дээрээс нь тэр бодисын хэрэглэн тэгээ гэрийн хүндээ төрөмгийн авир гаргана. Тэр болгоныг твцээр хагаад гэр бүлийн давхар хамаарлын өвчтөй одоо эмгэг үүсчдэг. Тэр нь бас нэг сэтгэл зүйн өвчний нэг хэлбэр. Тэр хүмүүс нөгөө хүнтэйгээ яг адилхан тийм сэтгэл зүйн эмгэгтэй болох нь шүү дээ. Тэр энэ маань хүнд тусдаг. Гэр бүлийнхээ ууртай уцаартай болсон байдаг, өөртөө итгэлгүй болсон байдаг. Байнгын одоо ээж аав хүмүүс бол айдас төгшөөртэй, нойр хөдөлтэй болсон байдаг. За тэгээд ямар ч одоо юугүй амьдрах сонирхолгүй ч бас болсон гэр бүлийн хүмүүс байдаг. Ээж аав эд нь бол хүмүүс нь болохоор яг одоо энэ хүүхэд маань л ингээд сайжрахгүй бол бид нар одоо тий би одоо энэ хүүхдийн яах вэ, ямар арга байна гэд ямар ч одоо гэрэлгээгээ байхгүй тийм хүмүүс байдаг л да. Тэд нар маань сэтгэл зүйн хувьд маш хүнд амьдардаг. Ерөнхийдөө л одоо сэтгцийн бараг завсрын одоо эмгэгтэй болцсон байдаг. Нойр гүйдлийн өвчтөй, стрессийн эмгэгтэй, дээрээс нь сэтгэл түгшилттэй, айдсын эмгэгтэй. За бүр одоо хүнд байдлаас зарим нэг хүмүүс солиорлын эмгэг өгдөг байхгүй юу? Тэр олон жил тэр хүнтэй байхаар тийм хэцүү байх нь шүү дээ. Тэгээ энэ маань давхар хамаарлын өвчин гээд бид нар бас гэр бүлийнхэнд тэр энэ өвчнийх нь ойлголт өгөөд гэр бүлийнхэн бас тэр сэтгэлсэлээр хамрагдаа сэтгэл зүйчтэй ганцаарчилж эмчилгээнд ордог тийм зөндөө тийм тохиолдол байгаа. Тэр гэр бүлийнхэн яагаад ч хэвийн бас сэтгэхүйтэй сэтгэл зүйн байдал тийм сайхан байхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр яг энэ давхар хамаарал гэдэг чинь шүү дээ тийм ээ. Архины хамаарлаас гадна энэ мансууруулах бодис тэгээд энэ мөрөөдө тоглоом донтож байгаа хүмүүсийн гэр бүлийн хүмүүсийн давхар хамаарал нь яаж илэрдэг вэ? За гэр бүлийн хүмүүс нь энэ хүнээс одоо энэ орчин тойронд байгаа ойрынх нь 20-30 хүн гэдэг нь ойрын хамаат ээж аав эхнэр нөхөр
төрсэн ах эгч дүү хүүхэд гэх мэт. За холын тойргийн хүмүүс бас хямрна. Тэр нь болохоор ажлынхан ч байдаг юм уу те эсвэл бизнесийн хамтрагч түншүүд байдаг. Холын хамаатнууд байж болно. Эдгээр хүмүүс нь давхар хамаарлын одоо эмгэгтэй өртнөө гэдэг нь нэг жилээс дээш хугацаагаар ийм хүмүүстэй хамт одоо ойрхон амьдарч байгаа хүмүүс нь давхар хамаарал өртнөө гэсэн одоо тийм одоо онол ахгүй юу. Харин яана гэхээр давхар хамаарлын хүмүүс нь өөртөө итгэлгүй маш их бие махбодын хувьд болон сэтгцийн хувьд бас сулдсан нойр гүйдэлтэй царай нь одоо цон хийсэн тийм үү. Тэгээ ууртаа уцаартаа тэгэл ингээл юм яриад тэр хүнийхэн талаар асуухаар ойлгох ч юм уу те. Тэр хүнээсээ илүү хямарсан. За дээрэс нь сэтгэл санаа нь байнгын төгшөөртэй. Тэр хүн гараад уучих, энэ хүн гараад мансуурчих, энэ хүн дахиад энэ байраа тавиад тоглочих вэ гэсэн айцтай байнгын тэр хүнээ хянсан маягтай. Тэгээ баг нэг хүнийг ингээд хянаад цагдаагийн үүрэг гүйцэтгэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар хэцүү байх вэ? Тэгээ тэр хүн давхар хамааралд өртсөн гэр бүлийнхэн өөрийнхөө үндсэн үүргийг хийж чаддгүй. Өөрөө сайхан тайван байж чадахгүй, ажилдаа төвлөрч чадахгүй. За тэгээд өөрийнхөө сэтгцэн эрүүл мэндэд тэр хүн анхаарч чадахгүй ч зөвхөн тэр хүнийг л ганц тэр нөгөө донтох юмд өртсөн хүнээ л хянаал тэрийг болиулчихсан, тэгүүлэхгүйсэн, тоглоулахгүйсэн, уулахгүйсэн энэ гэж хяналт тавьсаар хагаад бүр сүлдээд ядарсан. За тэгээд энэ хүмүүс маань нэмэлт одоо тусламж авах хэрэгтэй зайлшгүй заавал. Ягаад гэвэл удаан үргэлжилсэн стресс тэр хүмүүст хоримтлагдсан учраас нойр гүйдэлтэй шөнө унтсан ч гэсэн 2-3 цаг унтаад өөрөөр сэрчдэг ч юм уу. За эсвэл бол хоолны туршлагагүй болцсон, зүрхээр өвддөг болцсон. Ялангуяа одоо настай хүмүүс нь тэгээд байнгын нэг сэтгэл төгссөн. Юунд ч юм төгсөөд байгаа мэдэхгүй байна гэдэг ингээд төсөл төвчөн чи айгвцсан байхгүй юу? Инхээр энэ хүнд бие махбодын болон сэтгцийн хоёр өвчин авсраад энэ хүмүүс өвчлөлтсөн байна гэсэн давхар хамаарлаа. Тэгээд тэр хүмүүс удаан хугацаанд амжилтуулахгүй явах юм бол одоо нөгөө стресс удахаар хүнд ч одоо хавдар үүсгэж ийн, хотоодны шарх үүсгэж ийн гэд ингээд бие махбодын хүнд өвчнүүд бас үүсдэг учраас тэр хүмүүс заавал сэтгцэн эмчт юм уу сэтгэл зүйчд хандаад энэ давхар хамаарлахын эмгэгийг бас эмчтүүлэх хэрэгтэй, нойртой болох хэрэгтэй, тайван байх хэрэгтэй, эмээ угаадч боллоо тийм үү. Бас нэг давхар хамаарлын хүмүүс бусад орнууд бол ингээд бас юм бүлгийн цуглаанд явдаг байхгүй юу? Тийм юмд бас явж явах хэрэгтэй тэр хүмүүс. Тэгэхээр одоо энэ өөртөө туслах бүлэгт ингээ явж байгаа хүмүүс ингээ илэн далангуу өөр тохиолдож исэн жишээ баримт кейс тийм ээ бүгдийг ярьдаг баг. Тэгэхээр нууцлалын хувьд хэр нууцлалтай байдаг вэ? Ерөөсөө бидний мэрэгжил бол нууцлалтай хүний ямар ч өвчин бол нууцлалтай шүү дээ. Биеийн өвчнч бай, сэтгцэн өвчнч бай. Тэр хүний бид нар нэрийг хэлэхгүй, нууцыг хадгална. Яг бол ялангуяа одоо манай донтох юм бол тэр хүний ажил карьерт маш их нөлөөлж идэг. Яг бол манай одоо өсвөж байгаа хүмүүс болохоор нэг ажилгүй одоо нэг л нийгмийн доод түвшингийн хүмүүс үүсүүлэх гэж бодоод байдаг. Одоо тийм биш болцсон. Одоо илүү амжилтанд хүрсэн нийгмийн өндөрлөгт байдаг, ажил карьертай мундаг сайхан одоо олон танигдсан хүмүүс ч бас донтох юм гэр өвчлөж штэ. Тэгэхээр бид нар зайлшгүй нууцлалтай байх хэрэгтэй учраас би бас хэдийгээр одоо эмчтүүлэгч хүмүүсээ одоо ингээд бодоод санаж байгаа ч гэсэн бас хэлж болдохгүй. Тэр хүмүүсийн одоо хувийн нууцд хизээж одоо нууцыг бид нар задруулж болохгүй. Өндөр нууцтай байж тэр хүн эмчд итгэнэ. Тэгжээж биднэрт юмаа ярина, эмчилгээнд ирнэ. Хэрэв нууцыг задруулаад байх юм бол бид нар чинь эмч хүний хувьд ёс зүйд болохгүй. Нэгдүгээр, хоёрдугаар эмчилэгч нараа бидэрт хандаж ирэхгүй байхгүй юу? Сая хэдхэн жилийн өмнө бас нэг харамслаа кейс гарсан шүү дээ. Эхнэр нөхөр хоёр Солонгост 5 жил ажиллаж нэг 200 сая төгрөг хөрөнгөлүүлж ирээд онгоцноос буугаад гэртээ арих замдаа нөхөр нөгөө гарав цараа мөрөөдө тоглоом 70 сая төгрөг алдаад. Тэгээ за одоо ингээ шархаа нөхөх хэрэгтэй, ингээ мөнгө олох хэрэгтэй гэд зочд буудалд орж эхнэр нөхөр хоёр 3 хоног тоглоод байсан бүх мөнгөө алдаад эцэст нь амиа хорлсон ийм кейс гарсан. Нэг 3 хүүхдээ орхио тийм ээ. Тэр хамгийн чухал нь тэр одоо үлдэж хоцорж ээж аваагаа хүлээж байгаа хүүхдүүд аав ээж нь чухлахаас мөнгө чухал байгаагүй. Гэтэл одоо мөрөөдө тоглоомд алдсан мөнгөө олчих, шархаа нөхчий гэдэг байдлаар ингээд зочд буудалд өрнсөн үйл явдал ингэж боддоор гарсан. Тэгэхээр ингээд хохирол нь асар их байгаад байна тийм ээ. Тэр ер нь ингээ хүмүүс өөрсдөө сэтгэл зүйн хувьд хамгаалалттай байх хэрэгтэй юу? Ерөөсөө хамгаалалттай байх хэрэгтэй. Тэр хүмүүс сэтгэл зүйгээ эхлээд эмчлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр хүн зөвхөн тэр тойрогтол орон зөвхөн тэр бүх ерөөсөө бусад зүйлийг харахгүй тойрогт орчод байгаа. Зөвхөн тэр хүнд өнөөдөр мөнгө олно. Энэ төвчлөөр дээр ингэж дарна. Тэр мөнгөний одоо тэр тоглох аргаал бодоод байна тэр хүн. Өөр юу ч бодохгүй тэр амьдрал ах өөр хүүхэд маргаашийн тэр хоолгонд хүүхдийн ирээдүйн сургууль бодохгүй тэр хүн зөвхөн тэр тоглоомынхаа аргыг л тархинд нь байнгын тэр нь одоо би энэ хувилбараар хийвэл яах вэ? Энэ нөгөө хувилбараар тоглол яах вэ гэсэн тойрогтой тэр хүн орцсон учраас тэр хүн өөр бус юу ч олж харахгүй. Энэ бол яг донтох эмгийн үндсэн гол шинж байхгүй юу? Тэр хүмүүс буруу бол үндсэндээ бас буруу байхгүй. Тэр хүмүүс өвчлсөн хүмүүс
сэтгэл зүйн хэвийн биш болцсон. Зөвхөн тэр тойрогтой орцсон тэр тоглоом тэр хүнд тэгн ингэн гэсэн ирээдүй өгöd байгаас өөр юунд ч итгэхгүй. Тэгэл эцсийн найдвараар тоглоол тэгээд тэр яг одоо энэ мөрөөдөө тоглоом буюу мөрөөц хэмнэх дуртай хүмүүсийн одоо хөв тавилан бол жахан тийм хэцүү байдаг л да. Сэтгэл хөдлөлийн өвчтөө тэгээд амиа орлого эрсдэл үйлдэл хийдэг. Тэгэхээр ер нь ингээд цагдаагийн албаагч бас үлдэх юм билээ. Нэг өрөөнд 5 тоглогч байлаа гэхэд одоо би нэг нь тэгээ ингээд 4 өөр тоглогчтой тоглож ийн гэж би бодоод байдаг. Гэтэл ард нь зохион байгуулж байгаа хүн ингээд 4 үсгчээл нэг хүнтэй тоглоод одоо жишээ нь тэр хүнийхээ хөзрийг л мэдээд байдаг. Тэгэхээр одоо мөрөгтэй тоглоом тоглож байгаа нь өөрийгөө ингээ өнгөө алдахыг зөвшөөрч байгаа л хэлбэр гэдгийг уул ингээ хүмүүст ойлгуулах гээд байдаг ч гэсэн хүмүүс одоо би ингээ мөнгө олох гэж байна илүү их одоо баяж чинь мөнгөө өсгөн гэдэг байдлаар ордог. Гэтэл одоо цаана байгаа хүмүүс таны хөзрийг мэдж байгаа шүү гэдгийг бол хэлдэг. Мөрөгтэй тоглоом ер нь баяцсан хүн байдаг юм уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр системээр явагдаад байна тийм. Тийм. Ерөөсө тэрний хүмүүс одоо тийм өгөөшөнд нь л ячиж байна л да. Одоо тэгэл яг хожил өгдөг л гэж байгаа юм л да. Хожил өгөөл хожигдоол яваад идэг. Тэр хүн чи тэрэндээ яг ингээ хожиж болох юм байна гэл тэрэнд итгээд нэг хожигдоол нэг хожоол аваад идэг. Гэхдээ эцсийн үр дүн нь тэр хүн мөнгө олоогүй л байдаг хгүй. Авсан алдсан баг алдсан нь хамаагүй илүү байдаг. Ихэнх хүмүүс тэгж ярьдаг. Чиний одоо хожсон чи их юм уу хожигдсон гэхээр хожигдсон ихээ. Хожсон ингээд үнийн дөнгөө тооцоолохоор байгаа. Гэ чи яагаад болдгоо гэхээр харин би тэрийг ойлгохгүй. Би нэг мэдгэл өөр ирэхгүй би тоглолцсон байдаг. Тэрийг л би ойлгохгүй. Би болиё гэж боддог уг нь. Гэхдээ би чадахгүй байна. Тэгэхээр энэ хүн ч одоо өвчтэй сэтгэсэн одоо эмгэгийн нэг хэлбэр учраас бас л одоо өвчлөлтсөн л хүн шүү дээ. Тэгэхээр үр дагавар нь ийм учраас одоо бас нэлээ одоо нийгмийн талаас энэ тоглох байдлыг тэр аппликейшнуудыг хориг тавьдаг ч юм уу тийм байдлууд бас нөлөөлөл энэ хүмүүсээс тоглох нь арай юу болно л та. Арай тэр одоо урдх тэр юунууд болцоонуудыг хаагаад байвал тэгэхээр одоо тэрийг тэгж олон улсын системээс тэр онлайн тоглоомуудыг хааж барих тэрийг бид нар сайн мэдэхгүй л дээ тэр ямар арга хэмжээ байдгийг. Мэдээж тэр тоглогч хүн тоглож гин гэдэг тэр тоглоомыг бүтээсэн хүн чинь тэр хүнээс илүү ухаантай тэр хүн бас тэр тоглуулж тэр өөрөө мөнгө авах гэж байгаа л хүн шүү дээ. Тэр саад програмын эзэн болвол тийм биз дээ. Тэгэхээр одоо энд чинь бүх эмчнэр л хэлдэг. Эн чинь бол өгөөш шүү. Хизээж танд хожил олохгүй. Тэгээ тоглоод алдсан хүмүүс бас ингээд байнга кейс яриад байдаг үсттэй. Болохгүй шүү. Дүүнраа залуучуудаа одоо эн чинь ингээд тоглоом болвол ингээд ямар ч танд бол ирээдүй өгөхгүй шүү л гэл хэлээд ахтал хүмүүс тоглоод байна гэдэг чинь тэр хүн нэгэн төрлийн сэтгцийн нэмэгтэй одоо тойрогтой орцсон. Өөрөө гарч чадахгүй. Заавал тэр хүн тусламж хэрэгтэй. Одоо хэлээ тэр нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдийн тийм ээ нөгөө ингээд газ өнөрлөгч юм уу тэр ингээд эмгэхгүй бас юунаас үүдэж чинь эцгийн хараа хяналт чухал байна уу бас хүүхдийн сэтгэл санааны байдал чухал уу ер нь ямар шалтгаанаар үүсэж ийн яг тэр эмгэг. За ерөөсөө донтох эмгэгийн үндэс суурийг бүр ингээд насанд хүрсэн хүнийч бай хүүхдийн ч үнд засаг суурийг судлаад үзэхэр ихэнх нь ерөөсөө суур гэр бүлийн багтаа авсан гэр бүлээс авсан гэмтэл хайр инрэл үзээгүй тийм үү гэр бүлийн одоо эцэг эхийн салалт за тэр хүүхдийн одоо сэтгэл зүйн байдал бүр багаасаа тавигдсан байдаг гэж бас үлийн одоо бид нар сургалт энэ төр суугаар бус орны эмчнэр тэгж одоо судлаачд яриад байгаа. Тэгэхээр ерөөсөө одоо хүүхдийн донтолтын асуудал цэвэр гэр бүлийн хараа хяналтгүй байдал эцэг эхийн одоо архины хамаарал юм уу янз бүрийн одоо хоорондоо нийцгүй байдал гэр бүл салалт өр хүүхдэд хайр анхаарал тавихгүй өр хүүхдийг гадуургасан шоовдорсон хүчирхийлсэн нөхцөлд амьдруулснаас болж тэр хүн донтож байгаа. Цав өнөрлөдөг, газ хэргэлдэг, бензин өнөрлөдөг бүх хүүхдүүдийн 70-80% нь ерөөсөө гэр бүлийн докторгүй байдлаас. Тэр нь бүр яг батлагдсан. За тэгэхээр яг бид нар тэр хүүхдийн донтолттой тэмцэх биш гэр бүлийнх нь эцэг эхтэй нь харилцах болчиход байгаас эцэг их эхлээд хүмүүжиж засарч хүүхдэд ойлгож хүүхдэд тусламж үзүүлж тэр хүүхд донтолтоос аврагдана. Түүнээс биш нэгэнд донтсон хүүхдийг бид нар ингээд зөвхөн тэр хүүхдэд ажиллагаа зөвхөн тэр хүүхдийг эмчилгээ тавил үр дүнгүй байх нь зөөр гэр бүлийн одоо асуудлыг нэмчилж ийж. Тэгэхээр л одоо урьдчилан сэргийлэх ажил нь бас энэ удаад би ярихад бас урьдчилан сэргийл дахин нэгдүгээр урьдчилан сэргийлт, хоёрдугаар урьдчилан сэргийлт, гуравдугаар урьдчилан сэргийлт гэж ярих гэдэг байна. Эцэг эхчүүд одоо ялангуяа залуу гэр бүлүүд одоо хүүхдтэй болж ийн доктортой амьдрахгүй байна бас тийм үү. Гэр бүл салалт бас их байгаа шүү дээ. Тэр байдлаас болоод хүүхдүүд маань ирээдүйд ямар нэг юм донтохыг тэр эцэг эхчүүд өөртөө л өөрийнх нь буруу л гэж бас ойлгох хэрэгтэй шүү л гэж хэлэхээр байна да. Хит хэмгэг гэж та бас нэг ярьсан шүү дээ. Тэр нь юунаас асуулт юм бэ? За тэр нь гэхдээ манайд их ховрол та хаа нэг хүмүүс аваад тэр бас нэг сэтгэл зүйн одоо ингээ
нилээ хидчихэд сэтгэл докторг байгаар тэгээ буцаа тэрийг гаргадаг ч юм уу тий. Тэр бас нэг сэтгцэн эмгэг байдаг. Гэхдээ тэр нь манад нэг элбэг бол биш. Бусад орнодод байдаг л гэсэн. Манад бол би бол нэг ч тийм хүн үзэж байгаагүй. Ер нь яг энэ дондох эмгэгүүдэд өртсөн хүн эргэн тойронд бас гэр бүлтэн байвал хэрвээ яг өөрөө өртсөн байвал яг мэрэгжлийн эмчтэл хандах нь хамгийн чухал алхам юм шүү дээ. Та юу зөвлөх вэ? За ерөөсөө л мэрэгжлийн эмчт хандах хэрэгтэй. За тэгээд мэрэгжлийн эмчийн зөвлөгөө яаж хийж байгаа л авч явах хэрэгтэй чадвал. За яг бас зарим донтолтууд хөнгөн хэлбэртэй өөрөө бас тэрнээс гарчих болно. Заавал эмчт хандж иж гардгийг бас биш байхгүй. Архины хамаарлын 1-р үеэн хэтрүүлэн хэрэглээний үедээ хүн өөрөө тэрнээс зогсож болдгийг. За масуурал гэсэн 1-2 удаа үзээд хөнгөн хүндрээгүй үед бол өөрийгөө за би энэ процесс одоо стоп гэдээ өөртөө хэлээд за би архиа болида гэдээ өөрийгөө өөрчлөөд яг л одоо нэг хүмүүс нэг жингээ аяхтай адилхан гэж би зур боддتي. Одоо эмгтээчүүдээ тий нэг жингээ аян таргалахгүй гэлдэг ш. За би өнөөдрийн хоол идэхгүй яг дэглэмээ барьж ирснээр 7 хоногуудаа би нэг гоё юм таргалдангууд идсэн. За одоо яста поли маргааснаас барья гэдэгтэй яг адилхан байхгүй дондох юм бол өөртөөгөө л ажиллаад яваад байх юм бол хөнгөн үедээ дунд үедээ өөрөө гарчиж бас болно. Тэгээд хүндэрсэн за өөрөө гарч чадахгүй байвал мэрэгжлийн хүнд хандаад альч бай хувийн хөвшилчээ тий улсын эмнэлэгчээ болцоогоор л заавал мэрэгжлийн эмч нар сэтгэл зүйчийн тусламжийг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо тэгээд цаашдаа хүндрээ тэгэхээр өөрөө гарцгүй болоод ирэхээр бас аюултай сонголт хийж болцсохгүй. Дондох эмгэг бол ингээд даван туулахад маш хэцүү тийм ээ. Маш урт удаан хугацаа шаарддаг. Тэгэхээр таны хувьд яг энэ хүмүүстэй ажиллаад дондох эмгэгээс нэлээд олон хүн бас ингээд ангиж ирсэн кейс жишээ байна. Тэгэхээр ер нь яг ингээд ажиллаж явах хугацаанд яг хүмүүсийн за яг ингээд би гарыг да дахиж хэрэглэхгүй дээ гэдэг бодол юун дээр үндэслэж гардыг шиг танд ажиглагддаг вэ? Тэр хүмүүс итгэл төрүүлдэг. Хамгийн гол нь одоо тэр хүн чинь ингээд ботсон байгаа шүү дээ. Одоо би өстэй амар хүнд хүү юм аа. Ямар ч олон жил архиуч уу, ямар ч олон жил би мансуурч уу. Одоо би өстэй чадахгүй байх уу гэж бодоо явж байгаа шүү дээ. Тэр хамгийн түрүүнд тэр хүмүүст итгэл өгөх л хамгийн чухал гэж би боддгийг. Одоо сэтэлжүүлэхээр одоо яриа таниулгаа эхлээд бид нэг богино хугацаанд ярилцаа тэр хүнд өөрт нь чадна. Эн чинь зүгээр те бусад хүмүүстэй адилхан л ингээд чи хэсэг хугацаанд өвчлөсөн байна. Болно гэсэн л итгэлийг хамгийн түрүүлэх юм бол тэр хүн чинь өөрийнхөө итгэлийг бас улам асаагаад өөртөө сэтгэл зүйн хувьд хүчтэй болоод тэгэл тэр дондох эмгийнхээ өмнө тэр одоо дондох эмгтэйгээ өөрөө тулдаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэл өөрийгөө ялж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр хүмүүст итгэл өгөх хэрэгтэй, бас хайрлах хэрэгтэй. Одоо гэр бүлийн тэр хүмүүсээ те аль болох тэр хүнтэйгээ ярилцаад заавал одоо тэгж адшаа үзээд нэг доромжилсан өнгө аясаар харьцаад байлгүйгээр яах вэ ийхүү одоо тэгээд эмчилгээнд хандъя гэд аль болох тэр хүнтэй итгэл төрүүлээд хүнд итгэлтэй харьцаад бас найдвар байгаа шүү гэдгийг ямар нэгэн жишээгээр үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ятгахна одоо манайхны туршлагатаа одоо ингээд эдгэрсэн хүмүүсийн бичлэгүүд зөндөө байж байгаа шүү дээ. Тэрийг ч гэсэн тэр хүндээ сонсгоод жохон ч гэсэн тэр хүнд сэтэл өгнө шүү дээ. Тэр хамгийн түрүүнд итгэл төрүүлэх хэрэгтэй, өөртөө тэмцэх тэр чадварыг тэр хүнд олох хэрэгтэй. Таныг яг ажиллаж явах хугацаанд яг донтолтоос ангижраад талархлаа илэрхийлж ийсэн тийм ээ амьдрал нь сайхан болоо явж байгаа гоё жишээ байдгүй байгаа. Санаанаас гардгүй гоё дурсамж байгаа юу? Байгаа. Би одоо манай 2015 онд яг өдрийн эмчилгээ байгуулагдаад яг энэ хөтөлбөрийн дагуу би өөрөө яг эхний нэг 5 хүнээ аваад эмчилгээнд оруулж ирсэн. Тэр үед тэнд маань олон төрлийн хүмүүсээс авахгүй. Нэг нь бол мундаг гоё дуучин залуу байсан. Нилээн одоо Монголд сайн дуулдаг. За бас нэг нь болохоор хувийн хвшлийн залуу нэг хүн дээр хамгийн сайн нь одоо хүртэл холбоотой байдаг. Тэр хүн бол 18 жил Тараншаанд амьдэрсэн залуу. Одоо Нарантуулын Тараншаанд амьдраад яг одоо тэр чин амьдралынхаа 18 жилийг тэр нөхөн дотор өнгөрөөцсөн. Яг тэр амьдралдаа бүр тасан зөгцсөн. Тэгээ манай эмчилгээнд орж ижсэн. Одоо тэр маань бүр юун Тараншаанаас гарцсан. Одоо тэр хүн 2 өрөө байртай, том тэр одоо машин барьдаг, эхнэр авцсан, мундаг боловсралтай эмэгтэйтэй суусан. Ингээд их сайхан амьдарч байгаа. Тэгээ жил болгон одоо 90 байнгын л одоо холбоотой над руу баярлалаа гээл тэгээ нэг ойгоо хэлдэг байхгүй юу? Одоо эмчээ миний яг 10 жил би яг 10 жил уухгүй байгаа юм байна. Яг би нөгөө эмчилгээнд явсны 10 жилийн өнөөдөр болж нэг тэр өдрөө мартахгүй. Тэгээ мортон дээр айгүй хөөрхөн 10 жил 8 жилгээ бичээ тэрийгэ үлээгээд яг л тэр хүний зөв замд орсных нь ой байх нь шүү дээ. Тэгээ тэр залуу маань байнга надтай холбоотой байдаг. Тэрийг л би сайн юу ядгийг миний хамгийн сайн жишээ гэж боддгийг. Тэрнтэй адилхан бас 2 залуу байсан. Бас адилхан Тараншаанд хоёлоо бас энэ гурвуулаа архины хамаарласаа гарцсан. Одоо нэг нь
хөдөө орон нутагт сайхан ажиллаж амьдарч чинь бас байнга л баяр маягаар мэддэг явуулаад тэгэл би бодгийг хүн ямар ч үе шатаас гарч болох юм байна. Тэр гурвчин тэр Тараншаанд гуруулаа одоо нэг хамтран найзлаад тэгээд бүр хоол өнтрөө хавааж иддэг, олсон архиа хамт уудаг. Тэг яг тэр амьдралдаа бүр тасцсан. Зарим ингээд анх ажиглахад бол тийм хүнтэй ярих одоо ойлголцох нэг хүнд байсан. Ингээд энгийн үгээр одоо сайхан ярьж чадахгүй нэг тархин нэг хэвэн биш болчиход байна шүү дээ. Олон жил архины хэрэглээтэй болохоор нэг анхаарал нь төвлөрөхгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй ч юм уу те. За нэг чи өөрийнхөө тухай яриач гэдэггүй надад одоо ярих юм балгаа гэд ингээд яхаа зайс хийгээд байдаг ч юм уу. Тэгээ одоо болохоор бүр айгүй сайхан яриа хөөрөө нэг тархин бүр ирүүл болоод ирэхэд тэр хүмүүс өөрийгөө илэрхийлээд бусдад зөвлөгөө өгөөд ингээд гоё ярьдаг болцсон. Тэгээ энэ гурвыг би сайн сандгийг. Тэгээ одоо гурлаа л мундаг амьдарч байна. Нэг нь бол бас нэг компани одоо өдөртөд явж байгаа тэр нөгөө хаягдл түгээд одоо яг тэр чиглэлээ тэр үед нэг нарантуул дээр нэг хог түгээ нэг шилээд тушаадаг байсан. Тэгээ яг тэрийгээ одоо болохоор өөрөө тэр бүр эзэн нь болоод ингээд тийм үйл ажиллагаа эрхлээд мундаг явж байгааг сайхан амьдарч байгаа гурлаа. А мэдээж тэднэртэй нэг 2-3 хүмүүс эмчилгээнд орж исэн. Тэд нар бас засвар аваагүй л дээ. Тэгээ одоо хаана явдгийг мэдэхгүй би сайн. Заримдаа бодохоор уг нь тэд нартайгаа адилхан ингээд явж исэн бол гоё байх байхсан. Тэгээд одоо хаахны явдсан бол даа гэж бодож л байдгийг. Тэгээ бас тэр гурыгаа бодохоор хүн ингээд ямар ч байдлаас бүр тэр гүнзгий хүн чатандаа орцсон тий бараг л хүний одоо ертөнцөөс тусгаарлагдсан байсан хүмүүс ахгүй тэр хүмүүс тэр хүндээ амьдраад тэгэл гоё болдог л юм бэлээ одоо засраад хүн чинь тэгээд тэднийг харахаар хин ч одоо архины хамааралтай тийм байсан гэж хэлэхгүй тэр үеийнхэн зураг одоо үеийнхэн зураг хоёр газар тэнгэр шиг ялгаатай хүмүүс байгаа л да. Таны яг энэ мэрэгжил эзэмсний хамгийн сайхан тэр байдгүй. Ерөөсө тэр бид нар чинь тэгж л одоо мэрэгжлийнхаа одоо таашаалыг авч байна. А тэгэхгүй бол яг ингээ нүдэн дээр өөрчлөгдөхгүй гэж би хэлсэн шүү дээ. Өнөөдөр би энэ хүнтэй ярилцаа сууж яхад магадгүй тэр хүн 2-3 жилийн дараа надаар орж ирээд имжээ. Тэгээд би одоо ийм болсон гэж хэлж болно. Тэгээс яг тэр дорой мэддэгддэггүй болохоор зарим эмчнэр бас яхан юу байна шүү дээ. Мэдээ сэтгэл дундуур гээл энэ хүн ингээл би ингээл амар байдаг чадлаараа зөвлөгөө өгөөл эмчээл гаргасан чи дахиад 7 хоногийн дараа 10 хоногийн дараа буцаа хүрээд ирлээ гээл ингээд бас нэг тийм өөрт нэг таагүй юм байна л та. Гэтэл ууггүй л байх хэрэгтэй гэж би боддгийг. Ямар ч байсан одоо яг нэг эмэгтэй хүн одоо турах гэж байгаа жингээ асгах цагтаа адилхан зогсолтгүй тэр хүн өөрийгөө тэмцэж бид нар ч гэсэн зогсолтгүй тэр хүнтэйгээ ажиллаж яж магадгүй 10 удаагийн дараа 20 удаагийн дараа тэр хүн үр дүн гарч болно шүү дээ. Тэгэхээр шантарч болохгүй хин нь тэгэд ямар ч үе шатнаас хүн бол өндийж болно гэж бодож байгаа. За маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Бас дандаа энэ бодит жишээ кейс ярьж хүмүүст бас сэтгэлийг өглөө. Танд маш их баярлалаа. Тэгээд их ажлынхаа хажуугаар цаг гаргаад ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас намайг урьж оролцуулсан энэ нэвтрүүлэгт оролцуулсанд их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгэхээр хэрвээ та эсвэл таны эргэн тойронд байгаа хэн нэгэнд онцох эмгэгтэй бол одоо хөнгөн шатанд байвал сайн ярилцаад тухайн эмгэгээс бол татгалзах боломжтой. Гэхдээ яг өөрөө гарч чадахгүй байвал мэрэгжлийн эмчид хандхыг солимоо эмч зөвлөлөө. Солимоо эмчийн хувьд бол маш олон дааны үнийг дондох эмгэгээс нь салгасан, амьдралын зөв замд нь хөтлсөн ийм үлгэрчийн хүн байгаа. Тэгэхээр ийм сайхан эрхэмтэй энэ удаагийн Mind Room подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Хэрвээ танд таалагдсан бол subscribe дарж бидэнтэй нэгдээрэй.